Магтаалын багийн удирдагч гэдэг нь зөвхөн одоо хөгжим дуу дээр нь анхаарах хэрэгтэй юм гэдэг асуултыг бас хүмүүс их тавьдсан байлээ. Аль альнийг авчих хэвээр. Зөвхөн хөгжим дуу гэдэг юм бол уран бүтээлч чиг болчихно. Тэр үнийг хувь хүнийхээ хувьд итгэлийн хувьд өсөх хэвээр гэдэг дээр яг адилхан анхаарч явах хэвээр байдаг юм билээ. Мэдээж нөө залуу үе байгаа. Тэр залуу үеийнхэн гоё юм дуртай байгаа. Гэтэ үргэлж тэрийг бас хийгээд ээж болохгүй. Тэгэнгүүт настай үе хүмүүс ч гэсэн заримдаа гоё цоглог баймаар байгаа шүү дээ, тэ. Тэр яг энийг ингээ нэг юм гоё хослуулаад дахиад нөгөө нэг баланс гэдэг юм л би ярих гэдэг юм л да. Одоо ч нөгөө хүмүүс айгу завгаалчод байгаа байхгүй тий. Тэгэхээр яг нөгөө сэтгэлийнхаа цагийг яг ингээ дуунуудаа ингээ ясахгүй ингээ л үзэл хамтдаа магтах залбирх цаг байдаг юм уу тий. Тэрийг ингээс гаргаад тэр бас нөгөө айгу чухал гэж би бол хөдөө бас ингээ бас бодоод байдаг. Сайн байцгаана уу? За тэгээ бид нэр подкастын энэ дугаарт хамтдаа оролцож байгаадаа маш их баяртай. Тэгээд бид нарыг урьж оролцуулж аваад баярлалаа. За тэгээд бид нар бие бинийгээ өөрсдөө танилцуулаад эхлэе гэж бодож байна. За ганаагчээс эхэлчихвэл зүгээр бах тийм. За намайг Ганч юм гэдэг. Тэгээд 1993 онд анх итгэгч болсон. Ер нь 93 оноос хойш Магтаалын удирдагчийн үйлчлэлийг хийж байгаа хүн байна. Манай анхан үеийн удирдагчтай маань нэг тий. Маш олон жилийн туршлагатай. За насны дараалал явъя. За баярлалаа. 90 дараалал. Тийм явъя. Очмаа гэдэг би бүх үндэстэн чуулганд Магтаалын багийн удирдагчаар үйлчилдэг. Тэгээд анх 2005 онд үндэстэн цуглаанд яваад тэнд яг эзнийг таньж мэдээд тэгээ ер нь бол 2005 оноос Магтаалд үйлчилж эхэлсэн тий. Тэгэхээр одоо өнөөдөр хүртэл ингээ Магтаалаа эхлээ зүгээр Магтаалд үйлчилж байгаа. Тэгээд ингээд явсаар одоо багаа удирдаад ингээд үйлчлэл явж байгаа юм байна. Нэг нөхөр 3 хүүхэдтэй. За миний хувьд бол бүрэн отхон гэдэг. Тэгээд Христийн нөхөрлөлсөн өмд бас л 2004-5 оноос эхэлж явсан хгүй. Тэгээ яг анх бол 100 ороод эсэтгээ. Тэгээ тэр цагаасаа хойш яг Христийн нөхрөлийн салбарт 100 ороод анх эсэтгээд тэгээ бас л яг тэндээсээ анх Магтаалдаа үйлчлээл тэгээл бас нэг удаагүй Магтаалдаа удирдаал эхлээл ингээ явсан. Бас л яг христчийн амьдралынхаа хувьд нөгөө насаараа гэдэг шиг тий насаараа үйлчилж байгаа Магтаалдаа тийм хүн байна. Тэгээд за тийм нэг нөхөр 4 хүүхэдтэй. Хоёр ингээд сүм хэлчлээ тий. Би ч нэг Есүсийн хаанчлалт. Ер нь бол Эрдэнэт Есүсийн чуулганы угшилтай. Тэгээд 2006 онд Улаанбаатарт эзний дуудлага авч ирээд тэгээд одоо Есүсийн хаанчлалт одоо өнөөг хүртэл ингээ үйлчилж байна. Тэгээд 2 хүүхэдтэй. За тэгээ одоо бэр хүргэнтэй 3 ачтайтай эмээ болсон. Тэгээ нөгөө Христ эцэгч одоо бидний хувьд ч гэсэндээ одоо миний ээж шиг санагддаг хүн баггүй юу? Ганаагч Улаанбаатар дээрэл би итгэж болсон юм шиг байна. Тэгээ 13 оноос ер нь бас ганаагчийг мэддэг байхгүй. Тэгээ өнөөдрийнхээ нөгөө дугаараар хэдүүлээс нөгөө яг нэг чиглэл сэдв бос ингээ явж байгаа. Тэгээ яг хуу ганаагчигээ илүү туршлагатай удаан үйлчилж байгаа учраас эхлээд ганаагчигээ гоё тэр сэдвийг танилцуулаад эхлэе гэж бодож байна. Тэгээ бид та бүхэн сонссон бол гурлаа Магтаалын удирдагчид ингээд тодорхой хэмжээнд жил хугацаанд. Тэгээ өнөөдрийн сэдв Магтаалын удирдагч гэж хэмбэ? Хэрхэн Магтаалын багийг бүрдүүлэх вэ? Магтаалын удирдагчийн хувьд ямар үүрэгтэй вэ? Тэгээд бидний өнгөрсөн үе, одоо үе, ирэх одоо дараа үеийн Магтаалын удирдагчид юуг илүү анхаарах хэрэгтэй вэ? Бид нар юун дээр өнгөрсөн хугацаанд те ололт амжилтаа сурсан бэ гэх мэтлэн зүйлийг ярилцъя гэж бид нэр тохирсон байгаа. Тэгээд энэ сэдвэр өнөөдөр ярих гэж байна. Эхнийхээ хэдүүлээ яг нөгөө ярилцах сэдвээ бага яаж бүрдүүлэх тухай ярилцъя гэж бодож байна тий. Тэгэхээр одоо за Огийн маань хувьд одоо бага өдөрт явж байгаа шүү дээ. Бага яаж бүрдүүлж байна вэ? Яг одоо бол яг манай Магтаалын удирдагчаар бол өөр хүн байгаа л да. Яг хуу би бол ингээ дундуур нь ч юм уу тий. Одоо л азаах байгаа. Азаах маань. Тэгээд азаахын өмнө байхгүй үеэр ч юм уу ингээл ер нь дундуур нь маш олон удаа ингээд баг хамт олон удирдаал явж исэн. Тэгээд яг хуу мэдээж яг нөө бага хэрхэн удирддаг вэ гэсэн үү? Бага яаж бүрдүүлдэг вэ? Бүрдүүлэх вэ гэж юу? Удирдах байж болно. Тийм ер нь бол яг хуу мэдээж ингээд бас нөгөө Магтнууны багийг бүрдүүлнэ гэдэг
заримдаа амархан биш байдаг байхгүй юу. Одоо хүмүүс айгуу дуртай байдаг те харахтаа хүмүүс айгуу дуртай гоё гэж хардаг. Өмнө гарч байгаа үуч те ингээд хүмүүс маш ихээр ингээд татагдаад орж ирдэг. Гэхдээ ингээд тууштай явах хүн бас тэр дунд маш ховорхон байдаг. Зүгээр яг миний ингээд одоо анзаарснаар те тэгээ магадгүй хөгжим сурна гэдэг чи өөрөө хүнээс маш их одоо зориулалт, төсвөр төвчээр юу гэдгийг хатуужил бэлтгэлтэй шаарддаг гэдэг ч юм уу. Тэгэнгүүт зарим хүмүүс магадгүй за нэг хүний нэг удирдлагын доор ороод явахдаа бэлэмш янз бүрийн шалтгаантай тийм учраас яг нөгөө хамгийн чухал юм маань болохоор яг миний хувьд яг энэ хүн яг хэзэнд хайртай юу гэдэг дээр би зөвөр илүү анхаарахыг хүсдэг байхгүй тэгээд мэдээж ингээд бид нар гой баг бүрдүүлж болно, гой харагдаж болно. Гэхдээ хамгийн чухал юм нь бол нөгөө яг эзэнд хайртай тэр сэтгэл гэж боддог. Гэхдээ мэдээж хайртай хүн эргээд хичээдэг л гэж боддог байхгүй юу. Тэрнээс нөгөө тийм мэдээж нөгөө хайртай гэснээ нөгөөтхөө ур чадвар ч юм уу бас гэж болохгүй. Тэгэд ер нь азаах ус айгүйх тэрийг ингээд бидэрт айгүйх ярьдаг. Бид нар ингээд дуртай байж болно. Тэг үйлчлэх баяр хөөртэй одоо юу гэдгийг тэгээд дурлаад үйлчлээ ингээд ийм байж болно. Гэхдээ хизээш нуур чадвар гэдэг юм орхиж болохгүй шүү гэл айгүй сануулдаг байхгүй. Тэр бас надад бас айгүй чухал санагддгийн. Библиэр уран чадварлыг тоглол. Тий. Уран чадварлаг байх талаар айгүй сануулдаг тий. Тэгээд мэдээж ингээ яриул ингээл деталь зөндөө юм байна л та. Тэгээд та эдээ хоёроо бас сонсъё. Тэгээд одоо би ч дөнгөж Есүст итгээл сарын дараа баптизм хүртэл тэгэл Магдалины удирдагчаар хамлагдчихжээ. Магдал гэдэг юу гэдгийг айж мэдэхгүй тий. Тэгээд манай сайн мэдээний авралын зар тарагч маань хідэн ингээд орчуулад ингээ өгцөн. Тэгэл өөрөө Магдалины багийн удирдагчаар тамлагдчихсан. Тэгээд тэр үед 93 онд чинь тий чуулган эхэлж байсан. Тэгээд тэндээс ингээд харах юм бол одоо болтол ингээд өнөөдөр хүртэл ингээд харах юм бол янз бүрийн цаг үйлрэл янз бүрийн арга замуудаар Магдалины багийг бүрдүүлж бас зарим нь ажилдаг, зарим нь ажилдаггүй. Зүгээр яг энэ бүгд ингээд базаа хэлэх юм бол ур чадвар, эзэн тайртай, яг эзэнд итгэгч байх хоёул айгүй чухал хоёулын яг хамтд нь авч явах хэрэгтэй. Тэгэд би өөрөө одоо 22 настай байхдаа ингээд итгэгч болоод сайн тий ингээд эзэнд үйлчлээд итгэсэн болохоор залуу хүмүүсийн хувьд л ерөөс ингээд галтаа цогтой тий Магдал. Тэгээ Магдалаараа эзэндээ уулздаг юм байсан үе. Одоо ч гэсэн тийм л байх л да. Гэхдээ ерөнхийдөө нөгөө Магдалд үйлчлэх хүмүүсийн хүсэл ихэвчлэн залуу хүмүүст их байдаг. Одоо яг Библиэр тэгж бичээгүй л байдаг л да. Тэгтэл бичигдээгүй юм шиг те ингээд залуучууд их үйлчилдэг. Тэгээ тэдний хамгийн их хүсдэг одоо өмнөө тавьдаг зүйл нь илүү нөгөө гоё тоглох те эзнийг магтах гоё тэр хүсэл тэр дуу хөгжим ер нь тэр байдаг. Гэхдээ тэр буруу биш. Гэхдээ эзэн тэр хүслийг илүү ашиглаад улам илүү тэрэн дээр ингээд ажиллаад тэгээд бурхантай харилцах, бурхныг таньж мэдхэд нь илүү хөтлөн дагуулдаг юм шиг харагдсан надад тий. Одоо ингээд эргээ харахаар аль нь л илүү сайн ажиллаж байсан юм байна гэж боддог. Ганагч хувьд нөгөө онцлог нь бүр ингээд шинэ баг таваар бүрдүүлсэн юм шиг тий хүмүүсээ бүрдүүлээ явсан. Миний хувьд болохоор эсрэгээр байхгүй юу. Манай ерөөсөө нэг тухайн үед нэг яг нэг шилжилтийн үе таарал маач болгон дээр тэгээ би чинь зүгээр ард ингээд Магдалд зүгээр дуулаад байждаг хүн чинь дөрөвдөгт байхаа дөрөв өдрөөс сандаад авахгүй 7-ны дөрөв өдөр над руу залгаал за бүтэн сайн тавчмаач Магдал удирдаад ингээд явж өгöd тэгээ тэндээс эхлээд ер нь бол би ингээд яг баг удирдах явах хэрэгтэй болчих жоох байхгүй тэгэхээр тэр чинь аль хэдийн нэг баг дотор байсан хүмүүс тэгээ би болохоор тэр хүмүүсээ яг ингээд удирдаад алхаад ингээд явах тийм одоо үүрэг над дээр унж байгаа. Тэгээ яг тэр онцлогуудыг ингээд харах юм бол арай өөр. Тэгэл яг тэр дундаа ингээд би өөрөө ч сурж байгаа. Тэгээ бас шинэ хүмүүсийг яаж багтаа оруулах вэ? Тэр чинь ингээд хуучин байсан хүмүүс байгаад байхгүй ингээд орж гараад тэр чинь янз янзын болж байгаа юм чи. Тэгэл хүмүүс сурах гад явна тий. Орон нутгийнханд бас аягүй хэцүү гэдэг шиг баг бүртгэлэх тал дээр арай гэж ингээд чадвар дээрэнч тэр яг нөгөө хоёрын хэлдэг шиг сүнслэгдэл дээрэнч тэр ингээд гоё ингээд өсгөө явж идэл хот руу сурах авчдаг ч юм уу тий. За одоо би амьдралаа бодёо гэж яддаг гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ тиймэрхүү асуудал аягүй сургуулаа төгсөөд тий. Тэгээ тиймэрхүү юмнууд ингээд яг л та нөгөө ярьсан шиг юмнууд байгаа. Гэхдээ би сүүлд одоо юу гэж бодоод байгаа гэхээр эхлээд яг би жоохон цухалтаад байдаг байсан байхгүй. Би баг бүрдүүлж байгаа. Гэхдээ ингээд нөгөө тэр чин те хамаг юмаа зориулж тэр хүнийг би ингээд те чадвар тал дээр нь сургая. Энэ хүн те эзэнтэй харилцаан дээр нь те ингээд магадгүй шөндөө цохох тал дээр нь ч гэдэг юм уу ингээд ингээд одоо үйлчлэгээ боллоо гэдэг юм ингээд гарахаар ингээд цухалтаад жоохон ингээд хэдэг. Тэгээ сүүлд би
юуг сурсан гэхээр нөгөө би баг бүрдүүлэхтэй ч гэдэг юм уу эсвэл те баг ахлахтаа би бүхэндэн чуулганы магтаалын нэг хэсгийг бүрдүүлээд байгаа юм биш юм байна. Би хаанчлалын нэг хэсгийг барьж байгаа гэж бодонгууд шал ууралж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүн өнөөдөр тэ энд нэг хэсэг нэг багийн нэг хэсэг болж байгаад явах байсан ч зүгээр тэр хүний Христ итгэлийнх нь нэг хэсэгт нь тэ амьдралынхаа нэг хэсэгт нь би тэр хүний гоё кэрлээд тэ ингээ хөрөнгө оруулалт тэгээд тэр хүн дахиад хаанчлалын хаанч үйлчилж болно штэ тэ бурхны хаанчлалын хаанч үйлчилж боломжтой гэд ингээ бодонгууд нөгөө яг тэр нөгөө баг бүрдүүлэх тэ ингэж нөгөө цаг оруулж байгаа юм маань минийх арай өөр болсон. Тэгэхгүй болохоор ингээд нөгөө миний ингээд хийжсэн юмыг ингээд нэг хоосон дэмий өнгөрчөж байгаа юм шиг нэг тийм нэг ойлголт ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд одоо ингээд ботхоор ямар ч их шаардлагагүй. Зарим магадгүй тэр хүний дуудлагч биш байсан байж болно магтаал дүүлжилж явах хугацаанд багийн нисэг байгаад тэр хугацаанд өөрийнхөө дуудлагыг олж хардаг ч юм уу те эсвэл бэлэг авьяасаа олж мэддэг ч юм уу. Эсвэл миний байх ёстой хэсэг биш вэж гэдэг юм уу те. Тэгэхээр ингээд айгүй олон төрлийн хүмүүс л ингээд багт орж гарч ийн л та. Яг үнэ. Би бас энэ зүйл дээр яг адилхан санаатай байна л та. Яа тэгэхээр бас нөгөө би одоо би юм уу очмоо бид нар ингээд олон жил ингээд бүтэн цагаар үйлчилж штэ. Тэгээ бас ингээд маш хүч цаг зарцуулаад нэг баг босгоод нэг хүнийг бэлдээд үнэхээр ингээд кул болоод тэгчил ингээд яваад байдаг. Тэгээ янз бүрийн шалтгаанаар буруу биш те. Тэгэнгүүт яг нөгөө хамаг хүч цагаа зарцуулсан чинь ингээд урам уграал дахиад эхлэнэ гэж бодохоор баг ингээд ерөөсөө юм нурж байгаа юм шиг санагдаад тэгээд эзнес ингээд эзэн минь яг тэг ингээд над чи ингээд байнга байх хүн өгөөч гэд эхлээ залбирдаг байлаа. Тэгж ажилтгүй юм билээ тэр чинь. Тэгээ яг адилхан санаатай болсон. За яг хүмүүс орж гараад явах юм. Би орж гараад бэлтгэгдэж явж байгаа сэтгэл хангалуун байгаад зүгээр те тэр хүн над шиг ингээд байнгын бүтэн цагийн үйлчлэгч биш байж болно. Тэгэхээр байгаа хугацаанд нь тэр хүнийг хамгийн сайнаар эзэнд үйлчлэх боломж нөхцөлөөр хангаад тэгээ дандаа дараагийн үеэл бэлдэж явах хэрэгтэй байна гэдгийг маш их дотор авсан. Тэгээд одоо манай магтаалын багт хинч байсан гитар байна уу, микрофон барьж байна хамаахгүй чи дараа үеэ бэлдэн. Чи өнөөдөр жишээл хамгийн сүүлд одоо юу гээд хамгийн наадах нь гэхэд одоо хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдээ амралтаа аваад явна. Тэгтэл чиний оронд бөмбөр дээр, гитар дээр, микрофон дээр хүн байж ах хэвээр. Хэрвээ чи тэгхгүйгээр ингээл орхиод явж байгаа бол чи чуулганыг тэр үйлчлэлийг маш их том хохирол амсуулж байна. Яг тэгвэл чиний үйлчилж байгаа тэр цаг хугацаа он жилүүдэд биднэрт чамд боломж өгсөн. Чи тэр бөмбөрийг бүрэн эзлээд, бүрэн эзэмшээд тэр хин нэгнийг биштэй чи яг тоглоо суус. Тэгэхээр бид нар дараагийн үеэ бэлдэх ямар ч боломжгүйгээр ингээд те чамд бүх юмаа өгчөж байгаа. Тэгэхээр чи энийг авч яснаа хэнийг ч бэлдэхгүй яваад өгөхөр бид нар айгүй хохирж байгаа байхгүй чуулган хохирж байгаа. Тийм учраас чи эхний өдөр нэг дуу сурсан л бол энэ дууга энэ хүн заана гэдэг харааг ерөөсө бараг л зүудэнд нь ортол нийлдэг л дээ. Тэгээд зарим үедээ бүр одоо 100 болохоор монголчууд ингээл хөссөн үсүүг амраа явдсан шүү дээ. За амрыг гэж бодож байгаа бол явъя гэж бодож байгаа бол те хүнээ бэлдээрэй гэдэг. Хүн бэлдэхгүй бол явахгүй шүү гэж. Тэгээ тэр надад илүү амархан болгосон юм те. Тэгэх юм бол эзээш нөгөө эзний өргөө үйлчлэгчдэр тасрахгүй байгаа байхгүй. Тэгээ дандаа дараагийн үе ингээд араасаа ингээд бэлтгэгдээ байж идэг. Тэгээ бас сонирхуулахад гэдэг байхгүй. Ганаа их чинь багт бэлтгэгдчихсэн, ганаа их чинь гараар бүр ингээд бэлтгэгдсэн гэдэг байхгүй. Баск дээр тоглолтог манай дөө маань тий. Манай цуглааны миний үеэлдүүтэй маань гэрлээ да. Тэгээ маа цуглаанд ирсэн байгаа. Тэгээ нөгөө ганаа их чинь бэлдсэн хүн ингээд ирэх шаал ондоолтой өөрөлтөө яг нөгөө бага бэлдэн яг нөгөө хүнийг ингэж нөгөө бэлдэн гэдэг чинь яг нөгөө ганаа их чинь яг яриад байгааг би бүр аягүй сайн мэдээд байна. Тий. Тэг ер нь угаасаа нөгөө айгүй ингээ харсан чи айгүй санал нэгтэй болцсон байна. Яг би яг мартчихлаа да гэд ингээ суужсан юм яг сая очмаа ярьсан хгүй. Тэг яг ер нь зөвхөн магтана уу гэлтэхгүй ингээ сүмдэрчсэн миний ойлгож харж байгаа юм. Энэ яг ингээ аль тухайн нэг сүмийнх юм уу тэр хүн эсвэл тэр магтаалын багийнх юм уу гэхээс илүү ястой л нөө хаанчлалынхаа хизний хүн байгаад байгаа байхгүй тий. Хизний хүн хизний төлөө явж байвал үнэхээр тэр хүн магадгүй өөр тийш явах ёстой ч гэж болно тий. Яг чмагийн хэлдгээр яг тэрэн дээр бас ингээ ялангуяа сүүлийн ингээ 25 оны турш баг ингээ миний толгой дотор эргэлзсэн зүйл ихгүй. Тэгээ хитрхи ингээ бидний амар хүмүүсийг өмчлөлдөг ч юм уу тий. Ингээ энэ айгу биш юм байна гэдэг рүү мэдээж ихтэй хитрхи
бас хүнийх гэж хандаж болохгүй. Гэхдээ энэ өөрөө ингээм амар мэрэгүү ухаан хэрэгтэй зүйл байгаа байхгүй тий. Гэхдээ магадгүй тэр хүн сонголтойгоо явахт нь гоё өрөөж явуулаад тий ингээд сурах хэрэгтэй байна. Энэ бол бас ингээд хэр сэтгэлд айгуу чухал зүйл байна гэж айгуух бодож исэн зүйл айгуу ингээд санал нэгтэйсэн чинь бүр баярлаад шүү дээ. Одоо яг энэ дараа үе бэлдэнэ гэдэг нь чуулган дотор жижиг хэлбэрээрээ тий жижиг одоо бичил хэлбэрээр магтаалын багт утгачийн бүх үйлчлэл дээр явж байгаа. Тэгээд томроод ирэхээр чуулганы дараа үе тий. Тэгээд тэрний дараагийн давхаргын түвшин бол одоо тэгэхээр улс үндэстэн бол авчиж байгаа. Ингээд бүхэл талбар дээр бүхэл түвшин дээр хүн болгон дараа үе бэлдэх гэдэг дээр анханасаа би өнөөдөр гитар барьж гинөө, би өнөөдөр ухтагч хийж гинөө, би өнөөдөр медиа камер байж гинөө, би мөнхөд зоогдоод ингээ байхгүй шүү дээ тий. Тэгэхээр би боллоо хэд би анх юу ч мэдэхгүй тэгээ ингээл удирдагчаасаа өөрөг аваад гитар барайл, камер барайл суугаас суралцаад энэ бүх өвийг авсан бол би бас хин нэгэнд яг тийм боломжийг нь шансыг нь өгч би хариуцлагатайгаар ингээд дагалдуулах хэвээр бэлдэх хэвээр гэдгийг эсийн бүлгийн удирдагчтэй ч тэр чуулганы пастор бүх талбар дээр ингээд харчих юм бол чуулган ерөөсөө хүч алдахгүй ингээд цоорхоо үүсэхгүй яваад байгаа юм. Тэгээ энийг л харсан. Тийм болохоор манай чуулганд ингээ 12 нас хүрлээ би ингээ хүүхдийн цуглаанаас харж байгаа. Угаасаа эзэн харуулдаг. Тэр гээд ерөөсөө ингээ баг шууд бүрддэг. Би одоо ч гэсэн өнөөдөр ч гэсэн ингээд өсвөрийн баг ингээ бүрдүүлсэн байж байгаа. 12 настай, 15 настай тий. Тэгээ зарим хүүхдүүд ч одоо сүүлийн хүүхдүүд ингээд өндөр болоод насын асуугаар баг. Би ч яахаар айгүй том тий. Тэгээ яг ингээд тэдрийг тэгсэн мөртлөөсөө одоо би ингээд эзэнд өчнө жил үйлчилсэн ч гэсэн өсвөрийн хүүхдүүдийг бүрдүүлэл ингэчээл одоо эзэн минь би яах вүлээ гэдэг. Яг л тэдний одоо өсөж байгаа, сурж байгаа, юм харж байгаа, өмнөг дүгнж хүлээж авч байгаа орчин цаг үе бүгд өөр болцсон. Тэгэхээр би бас өөрчлөгдөх. Тэгэхээр дараагийн бас нэг асуулт гарч ирж байгаа. За бид нар ингээд дараагийн үеэ бэлдээд тий одоо та ингээд 11 12 та ингээд хүүхдүүдийг бэлдээд магтаалын магтдаар оруулчингууд тэн чинь ингээд янз янзын насны хүмүүс гэж байгаа байхгүй. Тэ одоо таны үеийн хүн байж гин тэ тэгэнгүүт одоо өөрийнх нь бараг ачцсан нэр шиг хүүхдүүд ороод ирж байна. Тэгэхээр тэр нэг үеийн ялгаан дунд та багийг яаж удирдах чинь гэдэг талаас сэтгүүл бас ярил. Өмнө нь бол би ингээд нийлүүлээ суулгачдаг байсан. Ямар сандаа нөгөө манай хэдэн жилийн өмнө манай магтаалын багт нэг одоо манай пастор хүү тэр үед хөөх нэг 10 мартал байсан баг та. Ингээд суудсан чи алгуулчих. Тэгсэн чи нэг харсан чи коридор тарцсан унтцсан. Тэгэхээр яг энэ бас надад одоо би ингээд бүрдүүлж байгаа өсвөрийн багаа би тусад нь авчих хэрэгтэй байна гэдгийг харсан. Тэгээд яа тэгэхээр тэд нар юу бид нартэй битэл те одоо тэд нар чи нэг 15 6 7 нэг 20 гарцсан үеийнхэнтэйгээ тэд нар ингээд хамт биш бид нар тусдаа ингэмээр байна гэдэг хүсэлтэй байгаа тоххой. Тэрийг бүр надад мэдэгдээд байгаа. Тийм болохоор би одоо тэднийг яг тусад нь бэлдэж авч явахын тулд яах вэ гэж одоо зэлбэрч ийн эзнес тий. Мэдээж өмнөх арга барилууд ажиллаж байгаа эзний өдөртөн чиглэл байгаа ч гэсэн бас яг тэдний зүр сэтгэлд байгаа тэр арга зам зүрхнийх нь хэлээр нь удирдмаар. Тэгээ нөгөө талаар энэ үеүүдийг ингээд хамтд нь авч явахад үнэхээр тий яг салгах хэрэгтэй. Одоо манад бол хүссэн үсээгүй салчдсан билээ. Одоо манайх 3 цуглаантай өглөөний 8 9 цагийн цуглаанд дандаа нэг за нэг 30-аас дээш 35-аас дээш хүмүүс надтай би өөрөө яг тэр багтаа үйлчилдэг. За тэгээ 2 3 дугаар цуглаанд болохоор яг нөгөө залуучууд тий 20-аас дээш 30 жоохон гарсан. За одоо тэгэнгүүт өсвөрийн хүүхдүүд донд яг өсвөрийн хүүхдүүд нь магтаал өдөртөн. Тэгэх юм бол тэдний шууд ингээд зүрх авалцах гэдэг байхгүй гал авалцах гэдэг. Би нэгэ хараад ингээд урамшаад босох гэдэг. Одоо яг тэрийг ингээд анлаад явж байна л та. Тэгээ энэ үеүүдийг авч явна гэдэг чинь үнэхээр бас мэрэгүү хай. Тийм. Одоо зарим чуулгануудын хувьд гэхээр одоо 3 цуглаан хийдгүү одоо нэг л цуглаан хийдэг чуулганууд бас байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр баг дотор бас ингээд олон насны хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр чин тэр чин бас нөгөө ялгааны насны ингээд юмнууд яах вэ хөө. Ялангуяа Монголд чин нөгөө тийм ихэнх нь тийм байна. Тэгээ бас нөгөө насны юм дээр манайхан чин нөгөө ах нь бол амар ах хичээрээ ингэж нэг хүндэлж индэг. Бас нэг арай нэг өөр соёлтой шүү дээ тий. Тэгэхээр тэр утгаараа бас яг нөгөө баг дотор байгаа залуу үеэ хэвээрээ нэг багийн нэг хэсэг шүү гэдэг зүйлийг мэдрүүлээд бас шинэ боломж өвд хаалга нээж үйлчлэх өвд нэг орон зайг нь бас ингээд өгнө гэдэг чинь бас айгүй мэрэгүн нүрээс нэг мэрэгүү ханы юм болоод байгаа. Одоо манай багт гэхэд аавгүй өрөөдөг. Тийм тэгээд яг хоо бид нар нөгөө аав нь ингээд магтаал удирдаал ингээд тэгээд яг хоо хүн юу их боломжтой вэ гэхээр одоо хүн нэг 17 болох те
Тэгээ бид нар нөгөө үг гарах. Ер нь одоо миний хувьд гэхэд миний хамгийн анхны одоо магтаал үйлчилж үг гарах байлаа шүү дээ. Тэр үед чинь нөгөө одоо компьютер дээр суух слайд хийдэг хийдэг байсан тий. Тэгээ ядчих чих бүх хүмүүс ард ингээ магтаал зогсож би хамгийн урд зогсож гэх юм чинь тий. Нөгөө үйлчлэлнийх нь нөгөө ингэж тэр чинь үгээс нөгөө үгээ чийжилж чинь дуугаа сурч чинь яг магтаалж үйлчлэх хүмүүсийн хувьд миний хувьд нөгөө үг гаргаж байгаа үйлчлэлийг би бас айгүй хариуцлагатай бас юм эхлэхэд айгүй зөвөр үйлчлэл гэж би бас бодоод байдаг. Тэгэхээр тиймэрхүү байдлаар нөгөө юм үйлчлэх орон зай боломжуудын үгүй гэж бодож байгаа. Тэгээд чиний түрүү нэг хэлсэнтэй тэр нэг одоо хитгэн үнэтэй цуглаан байна шүү дээ. Тэгээд 2-3 баг гарах боломжгүй. Угаасаа л нэг баг нь магадгүй арай гэж бүрдэж байгаа. Тийм чуулганууд байгаа. Миний бодлоор яг байгаа нөөц болцоо хүн нас хүүстэй яг тэрийг яг бүрдүүлээд тэрийг яг ашиглаад тэгээд бүх насныханд хүрэх хэмжээний магтаалыг сонгодог, дуулдаг тий. Одоо залуу хүмүүс нь ч маш гоё тий ингээд галтаа цогтой хөнгөн шингэн дуунууд дуулахад тэр хүмүүс тэр чадвар нь тэр нөөц нь байдаг. А настай хүмүүс ч гэсэндээ тэр нэг гоё тий хүндэтгэлийн цагт нь яг тэр тэдний хүсэж байгаа тэр тий гайхамшиг тайван тий ингээд тэгэхээр бүх талаараа ингээд тэд нар универсал байх хэрэгтэй л болчихж байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ хүртэл миний хувьд бас л яг тийм замаар явж байсан шүү дээ. Анхтай өөрөө нэг гитар чинтэйгээ манай чимгээ одоо бол битээр хамт үйлчилж байгаа. Битээр ингээд хоёлоо магтаалын баг л болцсон байж гисэн тий. Тэгээд ингээд багаар ингээд өссөн тий. Тэгэхээр нөгөө бүх одоо боломж нөхцөл байдал бодох юм бол залбирах юм бол ариусаас заавал арга замыг харуулна л да. Тэгээд тухайн нутагт тухайн чуулган тохируулаад. Тэгээ яг нөгөө түрүүн хэлж байгаа шүү дээ. Нөгөө настай залуучууд нэг амар юм ингэж магтмаар байдаг те. Тэнгүүт чинь нөгөө настай хүмүүс нь ямар чанга юм бэ? Ятраад байна гэж юм гарч ирдэг. Тэр чинь үнээр үнэ. Маа цуглааны нэг ихч бүр ингээд настай ихч маань л дууга багсаг гэдэг. Волюм нь багсах гэдэг. Волюм нь багсгаад ингэчих нөгөө залуучууд маань ингэхгүй байдаг гэл. Тэгэл тэр дунд чинь яг нөгөө балансыг ингэж дунд чинь тааруулж ингэж явах гэдэг чинь амар чухал болоод байгаа юм л. Яг манас өмнө хувьд болохоор одоо яг л холилдсон маягаар юу нь явж байгаа. А гэхдээ яг одоо чинь маань нөхөр бит хоёр яг өсвөр залуучуудын үйлчлэл яг зөвхөн магтаал биш. Яг үйлчлэлээ авч яваад бас нэлээд хэдэн жил болж байгаа хгүй. Тэг яг магтаал болохоор яг 2 жилийн өмнөөс яг өсвөр насныхныгаа бэлдээд ихэндээ ингээл яана гэжсэн чинь хүүхдүүд айгүй хурдан ингэ сайжирч байгаа хгүй. Тэгээ одоо үед чинь гэхдээ маш гоё ингэ боломжтой болсон тий. YouTube байна. Тэгээ ханаас сурж болж чинь бараг ChatGPT зааж өгөх бэлэн биш одоо тий. Хуурын гаргаад өгчтэй өдөр тэдэм мэдээ дасгал хийе. Тэгээд ингээд харах юм бол ингээ хүүхдүүд айгүй хурдан өсөж хөгжиж байгаа. Мэдээж маш ондоо. Тэгээ бидний үеэс магадгүй зарим нэг бидний хэрэглэг арга тэр хүүхдүүдэд тохирдог байхгүй. Тэгээ эхэндээ бид яг зөвхөн өсвөр дээрээ хүүхдүүд маань магтаалаа авч явж агаад сүүлдээ нэг хөрхөн ингээд нэг дүрээ олоод эхлэнгүүт одоо томчуудынхаа цуглаан руу ингээ хамтдаа холилдоод үйлчилж эхэлсэн байхгүй. Тэгээ саяхан хамт үйлчилсэн юм дээр байсан шүү дээ тий очмаа харсан тий. Тэгээд яг ингээ үйлчлээд хамтдаа холилдоод ирэхээр тэр чинь аюу юм урам зориг орд юм билээ. Яа тэгэхээр тэр ингээ тоогдоод байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө хүн эргээгээд магадгүй хүүхэд байсан ч гэсэн илүү хичээгээд хариуцлагатай байх гад ингээ байгааг нь харахаар ингээд айгүй хайр хүрээл ингээд урамшдаг. Тэгээ мэдээж яг шаардлага тавих хүмүүс нь байдаг. Одоо манай азаах махч угаасаа айгүй юм шаардлага тавьдаг. Амар хариуцлагатай хүн шүү дээ. Тэгээ азаах бол яг тэрийг ярина. Гэхдээ манай нөхөрт хоёрлохоор арай ингээд зөөлөн байхгүй. Гэхдээ яг ингээд баланс баг яг гоё тардаг байхгүй юу. Тэгээ яг ингээд бид хоёр ихтэй ингээ хизээч яваадгүй за гэхдээ азаахынхаа үгэнд ороорой хүндлээрээ гэдэг. Эхэндээ бол ингээл хүүхдүүд ингэж мингээл те загналаа барьлаа гэдэг байсан. Сүүлдээ тэр нь дасаад сураад тэр хүнийг хүндлээд тэгэхээр магадгүй нөгөө юм цаг хугацаа угаасаа бүхэл юмд хэрэгтэй гэдэг байгаа даа байхгүй. Тэгээ мэдээж хүүхдүүд маань ингээл ийм дуулаад тахтай юмад ингээ ярьдаг. Тэгээ сонсохоор нь би тэгдэг байхгүй. Үгүй эн чинь ингээ те бид нар ингээ бүх хүнд үйлчилж байгаа. Бид нар мэдээж ертөнцийн магтж байгаа, эзний магтж байгаа тайзан дээр гэхдээ магтан дууны баг гэдэг дахиад тэнд байгаа хүмүүст бас үйлчилдэг шүү. Тэгээ энэ яг энийг ингээ хамтдаа авч явах хэрэгтэй байд юм аа гэдгийг ингээд айгүй олон удаа ингээ хэлээд тэгээ одоо ингээд айгүй өөр болцаахгүй анх ингээд нөгөө яг нөгөө хуучны дуу магадгүй дээдиндээ одоо жишээ нь баг нөгөө нэг та ажиллаж хийчихсэн ингээд нөгөө хаяаны дуулахаар ингээд энэ ямар сонин дуу вэ гэж үгээл нөгөө амар орчин үеийн ингээд нэг биш байгаа даахгүй одоо тэд нар чинь нөгөө нэг харин тийм уучлаарай тэд нар чинь нөгөө нэг феномена яг санаанд орсноо хэлжтэй.
Тэр чинь нөгөө феномена ч гэдэм юм ингээл яг нөгөө wake make те тэд нар дээр ингээл ингэх гээд байгаа байхгүй тэгэнгүүтээ өөр одоо юу гэдэг яг тим дуунууд муунууд яхаар ингээл тийж мэгдэг байснаа одоо болохоор эргээгээд ингээл хид ялангуяа хүмүүс чинь нэг анх сонсоод нэг сонирн байдаг гэсэн ингээд дараа нь яг тэр дуу бүр яг тэгжсэн байхгүй манай нэг охин байжсэн хид дараа нэг бид нар нэг өөр дэлхийн зүнгийн World Vision-ийн нэг юун дээр ивентээр бас бид нар магтааллаар үйлчлээд очиод дуулаад ингээд дуусны дараа ингээд тэр үе эсвэл амар юм цаг өчнө айгу гоё ч байсан юм уу. Энэ дуу гэхдээ ямар гоё дуу байсан юм бэ тэгэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд гихмит магадгүй бид нар ингээд нөгөө таниулахгүй хит ингээд юу гэдгийг ингээд өөр гэж бодоод дахиад нөгөө нэг баланс гэдэг юм л би ярих гэдэг юм л да. Мэдээж нөгөө залуу үе байгаа бид нар залуу үеийнхэн гоё юм дуртай байгаа. Гэхдээ үргэлж тэрийг бас хийгээд ээж болохгүй. Тэгэнгүүт настай үеийн хүмүүс ч гэсэн заримдаа гоё цоглог баймаар байгаа шүү дээ, тэ. Тэр яг энийг ингээ нэг юм гоё хослуулаад ингээ явхаар магадгүй хит ингээ угаасаа бид нар ч гэсэн заримдаа нэг дууг анх удаа сонсоод нэг таалагдахгүй. Нэг хит сонсоод ингээл нэг чихэнд наалдаал гоё сонсогдоод яг л тэрэн шиг ингээ магтаал дүүршлэх тэр нэг зүрх сэтгэл бэлэн болох ч гэсэн яг нэг юм дасах цаг хугацаас хэрэгтэй гэдэм болов уу гэж би айгу анзаарч ирсэн. Тэгээ одоо яг ингээл өсвөр залуучуудаа яг илүү манай нөхөр л яг бэлтжилээ юм л да. Яг ингээл ийм дуу сурна, ноото бэлдээл. Тэгэл нөгөө бид нар бол ингээл ахлагч маань нэг хэлсэн бол ингээл бүгдийг би хийдэг. Бараг юм цэрэгжилчих байсан байхгүй юу? Тийм багхгүй. Одоо хүүхдүүд ихгүй болохоор бид нар хаяа нөгөө бүхэнд нь нөгөө жинтэнээс давраад байгаа шүү гэл. Тэг чанаа давраад байгаа шүү магаа шүү гэл те. Гарч ирнэ. Тэрийг ингээл учрыг олох гол бас явж байна. Яг нөгөө түрүүний хэлсэн дээр би яг санал нэг байхгүй. Багт байгаа хүн одоо насны хязгаар одоо юу гэдэг ямар настай гэдгээс үл шалтгаалаад би энэ багийн нэг хэсэг шүү гэдгээ л мэдэрх хэрэгтэй байгаа байхгүй. Оролцоо энд би энд байх нь оролцоотой байгаа шүү гэдгээ л мэдэх хэрэгтэй. Одоо жишээл манай багийн хувьд гэхэд маань хөрбтөр хамт удирддаг. Тэгээ ерөнхий олол шийдвэрийг одоо ингээд тгий гэдэг одоо зохион байгуулах тиймэрхүү юм дээр бол маань нөхөр бол толгой амар зайжилдаг. Төхрөө мөгчгээд байгаа. Тэгээ яг одоо болохоор бид нэг 3 багаар үйлчилдэг байхгүй. Тэгээ нэг баг нь болохоор яг тэр залуучуудынхаа багт ингээд боломж олгохын тулд тэд нэр тусдаа бий дагаад нэг бүтэнсэн. Тэгээ бид нар ингээд одоо юу гэдэг 3-7 хоногт нэг үйлчилдэг гэсэн. Тэгэхээр нөхөр битээр үйлчлэл нь болохоор одоо магтаалын үйлчлэл нь болохоор 3-7 хоногт нэг удаа үйлчлээд тэгээ бусад багууд нь ингээд ээлжтэй дэшээ хуваар ариандагаа авчдаг. Тэгээ яг тэгснээр яг нөгөө талаасаа маань нөхөр битээр бусад хэсгүүд битээр чинь нөгөө пастраар томилгодоо үйлчилж байгаа учраас бусад нөгөө үйлчлэлийнхаа хэсгүүд дээрээ битээрт үйлчлэх боломжууд гарч байгаа байхгүй юу. Битээр чинь зөвхөн магтаал гэхгүй битээрт ингээд хийх ингээд хэсгүүд бас зөндөө байгаа штэ. Үгийн үйлчлэл гэх мэтчлэн. Тэгэхээр тиймэрхүү юм дээр бид нарт нэг талаасаа боломж гарч байгаа. Нөгөө талаасаа багийн бусад бүхэн оролцоотой. Тэгээ энэ бүтцэн болохоор л хин тэ очмаа матнагтаа удирдаад байна гэсэн үг биш. Ингээд гой хуваартай болонгууд би үйлчлэх бодлого яах вэ гэж ингээд гайхахгүйгээр энэ бүтцэн би үйлчлэнэ гэдэг юмаа мэдээд бэлдээд ирэх боломжтой болоод байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө яг ганагч чинь бас нөгөө яадаг шиг нөгөө баг ингээ байх нь их зүгээр байгаа даа. Гурлаа одоо дараагийн юу хараа. Магтаалын багийн тухай магтаалын удирдагч байх гэдгсэн тэгвэл магтаалын удирдагч бага яаж одоо бэлтгэлийн цагийг өнгөрөөдөг вэ гэдэг асуудлуудыг бас хүмүүс их тавьд юм билээ. Одоо шүүд магтаалын бэлтгэлэхээр хөгжим мэдээлэл ах тухай юм уу? Тэгээ эсвэл яг сүнслэг бэлтгэл нь яг яаж явагддаг юм бэ? Тухайн хүнийг хончлох тухай яригдаад байгаа юм уу? Одоо шүүд эсийн бүлгийн удирдагч гэвэл айгүй ойлгомжтой тий. Яг тэр үнэ сүнслэг өсөлт төлөвшөлт гэдэг дээр шууд холбогдчихно. Тэгтэл магтаалын багийн удирдагч гэдэг нь зөвхөн одоо хөгжим дуу дээр нь анхаарах хэрэгтэй юм гэдэг асуултыг бас хүмүүс их тавьд юм билээ. Тэгээ тэрэн дээр би бас хүмүүс тустай гэж үзээд хэлмээр санагдаж байна. Аль альнийг авчих хэрэгтэй. Зөвхөн хөгжим дуу гэдэг юм бол яг л нөгөө уран сайханч, уран бүтээлч чиг болчихно. Тэгэхээр тэднийг яг сүнслэг төлөвшөлт өсөлт гэдэг зүйлийг магтаалын багийн удирдагч хийхээс гадна чуулганы пастор ахлагч, эсийн ахлагч тэр хүмүүстэйгээ яг хамтарч холбоотой байж тал бүрээс нь тэр хүний итгэл нь хаана явж гин яг ариун амьдрал нь эзэнд үйлчлээд үйлчлэхгүйсэн ч гэсэн бид нар эзний үгийн дагуу амьдрах ёстой шүү дээ. Энэ зүйлийг хэр анхаарж гин тэр хүний гэр бүлийн амьдрал ямар вэ те харилцаа ямар вэ хинтэйгээ амьдрдаг юм бэ гэрийнх нь хавчдаг юм уу хавчдаггүй юм уу гэдэг. Ихвчлэн яг нөгөө тэр хүнийг хувь хүнийхээ хувьд итгэлийн хувьд өсөх ёстой гэдэг дээр яг адилхан анхаарч явах ёстой байт юм билээ. Тэгэхгүй бол зөвхөн хөгжим дууны юм харилцаагаар явчих юм бол нэг өдөр тэр хүн ардуур ямар амьдарч явж байгааг мэдэхгүй тэр нь
одоо бурханлаг бус амьдрал нь жишээлбэл те шууд үйлчлэл дээр нь илэрнэ, гарч ирнэ, бурхны оршихуй буухад цаад болно. Бүр ариун сүнс маш тодорхой тэр зүйлүүдийг илчилдэг те. Тэгэхээр энэ зүйл дээр бас миний хувьд яг хамтд нь авч явдаг. Тэгээ тэр одоо хин нэг идэгрэлж үлдэл тэрхтээ хүүхдээ авал тэг уулздаг, ярьдаг, чөлөөлдөг те. Яг Магдалины багтаа яг анх шинээр ирсэн хүмүүс тавих хэвээр суур мэлгүүдийн өгдөг жишээ нэ. Одоо эсвэл энэ коронавигоос хойш орж ирж байгаа шинэ дараа үеийнхэн бүр ингээд бүгд Христ итгэлт гэр бүлээс гаралтаа бүгд үе орж ирсэн байхгүй. Бүр өмнөх үеийн ингээд бүгдээрээ тарж бутараад чуулгана итгэлээ хаяад яваагүй. Яг ямар нэгэн байдлаар ингээд өөр шилжилтүүдийг хийцэн. А гэтэл яг тэр үе ингээд орж ирэхэд тэр хүмүүсд ингээд итгэлийг мэддэг. Итгэж гэр бүл төссөн. А тэгсэн хэрнээс ингээд бас ингээд за яг ингээд гал халуун мөхөр бас биш тий. Яг тэднээс миний хүлээсэн хүлээлт тэр тэднэрт байгаа үр жимс ингээд бас биш байгааг. Гэхдээ тэднэртэй арай өөр аргаар ажиллах хэрэгтэй ингээд анзаарсан байхгүй. Тэгээ бүр тэрний төлөө хүртэл ингээд өөрийгөө суралцах тийм зүйл рүү оруулж ирсэн. Тэгэхээр энэ Магдалины баг удирдах бэлтгэл гэдэг зүйл нь яг л нөгөө хончлолын үүргийг тэр хүмүүст хийх хэрэгтэй юм байлээ гэдэг. Тэгэхээр энийг бас үзэж байгаа тий яг энэ зүйлийг сонирхож байгаа хүмүүс саяхан хүртэл надад нэг ийм асуулт ирж ирсэн байхгүй. Тэгэхээр яг санаа тавих хэрэгтэй, яг хончлох хэрэгтэй. Заримдаа ч бүр эсийн бүлгийн ахлагчаас ч илүү болцсон байдаг тий. Тэгээд энэ зүйлийг нь зэрэг авч явахгүй бол яг аль нэг газараа цорхоо үст юм лээ. Ерөөсөө яг цөмөрт юм лээ. Магдалины үйлчлэл чинь яг тийм байгаа. Тэгээ нөгөө би бас Магдалины үйлчлэлийг нөгөө юм бүр нэлийн дөр сонсч нөгөө юм одоо дамжуулдаг одоо бурхны орчгууд дамжуулдаг энэ нөгөө одоо тэр үед болохоор яг ингээд саруулаар жишээ аваад тэгээ хэрвээ саруул муухай ах юм бол тэр саруулаар одоо ингээд бид нар ч муухай саруулаар уучвал дотор нөгөө бүх юм дамжаад ирнэ тэрэн шиг гэхээр яг ганагч хэлж байгаатай бол тэгэхээр санаа нэг байна. Тэгээ бас би зүгээр бэлтгэлээ би зүгээр хувьдаа анзаарч ингээ бодогдоод байгаа сүүлд анзаарсан одоо боддог юм манаас одоо ч нөгөө хүмүүс айгу завгүй болчиход байгаа байхгүй тий хүн болгон завгүй тий ингээл ажилдаа төрөлтэй тэгэл 10 жилийнхэн ч завгүй. Чи ингээ завтаа ингээ хүн ингээ бараг байхгүй. Тэгэнгүүтээ Тэнгүүд одоо түгжил ямар үлээ те. Тэгэнгүүтээ ингээ линтин янз янзын ингээ гэр нь хоол авир ингээ янз янзын хүмүүс байж байгаа. Тэгэхээр яг нөгөө яг Магдалины цагт бэлтгэлийн цагийг яг ингээ нөгөө юм яс ингээ яг ганагч хэлдэг шиг одоо юу гэдэг давхар бэлтгэлээ ингээ дуунуудаа ингээ ясахгүй ингээ л үзэл хамтдаа магтах залбирх цаг байдаг юм уу те тэрийг ангиас гаргаад тэр бас нөгөө айгуу чухал гэж би бол хөдөө бас ингээд бас бодоод байдаг л та ялангуяа 10 жилийн хүүхдүүд байлаа гэхэд тэгэл аав ээж нь те ямар их ингээд явдгийг цуглаан ингээд яваад байна ингэж явлаа гээл те тэгэл нөгөө тэгэхээр яг тэрэн дээр ганагч хэлдэг шиг те ингээд мэдрэмжтэй байгаа л те одоо ганагчтай яг ингэж хэлсэн би яг ингэж хийн гээл нөгөө цуглааныхныгаа ингээд нөгөөдүүлэн цаана нь аав ээж нь яагаад байгаа мэдэхгүй те ингээд залуу хүүхдүүдэд бэлтгэх гээл загнаал тэгэл нөгөө өвлийн хүтэнд те ингээд аашаа ингээд төгжрэл ингээд 10% орой ингээл яваадаас бас байж болохгүй тий. Тэгэхээр бас яг нөгөө ингээл ар гэрний ямар юм магадгүй зарим нь ингээд 7 хоногийн дундаар хэрэг бэлтгэл их боломжгүй гал хувьдаа бэлтгэлээ хийж хагаад бүтэн сайн өглөө нэг жоохон эрт ирээд тий хамтдаа бэлтгэлийн цагаас жоохон эрт ирээд хамтдаа залбираад эсвэл Магдалины бэлтгэлээ хийдэг ч юм уу бас яг ингээд өөр өөрсдийнхөө нөгөө боломж нөхцөл дотроо яг Бурханаас залбираад мэрэгүү ухаантайгаар иймэрхүү зүйлсүүдээ бас хийгээ явал бас зүгээр байдаг бахаа л гэж бодно. Орон нутгийн чуулганы хүмүүст бол бас нэг давуу тал юу гэхээр Улаанбаатар шиг ингээд төвчрээд ингээхгүй те амар гой дуртай үедээ цуглацахгүй те нэг гайгүй цаг зав зохицуулчул те. Харин илүү нөгөө бэлтгэлийг чанартай байлгах тэр хүмүүсийг хөсөөсөө ингээд хүүхдүүд чинь сургууль соёлд явчин те. Тэгэхээр аль болох хараа фокусаа яг нутагшаад бүр удаан байх хүмүүс рүү илүү төвлөрүүлвэл ядаж 1-2 удирдагч 1-2 үйлчилж байгаа хүн ингээд бүр ингээд суурин байгаад те тэгчих юм бол бас тэр нэг худаг тэр чуулганд бий болсон тэр худаг айгуугаа үргэлжлээд ах. Тэгэхгүй ингээд огцом ингээд оронгороо бүгд ингээд яваалахаар бас хэцүү байдаг баха гэж бод. Би бас яг тэгж боддог. Тэгээ зарим чуулганууд ч юм бүр Магдалины цаг дээр ингээд YouTube-ийн бичлэг тавиад одоо ч нөгөө Монгол Магдалинууд нөгөө янз янзын юмнууд байгаа штэ бичлэгнүүд дуу. Тэнгүү тэрийг ингээд тавьчаад Магдалины цаг дээрээ тэгж магтдаг чуулганууд бас байгаад тийм нэлийн байгаад ах шүү юм тийм. Тэгэхээр айлтч нөгөө юм миний бодлоор одоо энэ гоё тэг ингээд YouTube дээр баг их сургууль төгсөхөөр штэ тий. Юу сурах бүрх боломж байна. Тэгэхээр орон нутгийн хүмүүс маань энэ боломжийг ашиглаад ядаж нэг
ингээд энэ сошиал энэ янз бүрийн юмыг учрыг олчих нэг хүн байгаа байлгүй дээ тий. Яаж хийж яагаад бусдаа болохгүй бол итгэдэггүй үнийг тий урамшуулад хідэн төгрөгийн тэгсэн өгөөд хүмүүстэй заалгаад тэгээд тэрнийхээ дагуу ингээд нэг хүнээр ч хамаагүй эхлээд ингээд явах юм бол баг бол бүр ингээд суурин баг гарна гэж би бол итгэлтэй байгаа. Ер нь бол залуучууд л их хөдөлгөөнтэй байгаа шүү дээ. Тэрнээс бол тэнд ажил амьдралаа ингээд сууршаад хийж байгаа хүмүүс бол чуулган тий. За мэдээж нэг 20 хүнтэй чуулганд бүтэн 5 6 7 хүнтэй баг гарна гэж жоохон бодиттой биш байж магадгүй. Тэгтэл аль ямар нэг чуулганы магтаалын баг, залбирлын баг хүчтэй босоод тэрхүү тухайн чуулган аягүй хүчтэй босч ирдэг. Тийм болохоор орон нутгийн чуулганд илүү яг суурин хүмүүс рүү анхаарад мэдээж залуучуудаа бэлтгэхдээ ч гэсэн Улаанбаатар руу ирэхэд нь өөр хот руу явахт нь тий яг тодорхой чуулгантай холбож өгөөд дараагийн чуулганд бас ингээд сууршуулж өгөөд бүр ингээд хүлээлгэж өгөөд те тухайн чуулганы пастор ахлах шүү дээ. Ингээд явах юм бол нөгөө хүн чинь төгсөөд буцаад очих юм болоо яаж мэддэг. Манай Эрдэнтийн залуучууд л айгүй дуртай буцаад Эрдэнэт рүүгээ явдаг. Тэгээ бүр илүү сайжраа явдаг те. Тэгэхээр яг иймэрхүү хараатаагаар орон нутгийнхан маань бас чуулганыхаа үйлчлэгчдийг ингээд холбоотой ингээд харилцаатай ингээд бэлдээдэвэл бас үйлчлэгчд тасрахгүй байх боломжтой. Би болохоор бас хувьдаа ингээд нөгөө магтаалын багийн нэг хэсэг байх та. Би чинь бүр ингээд 17 тагоос хойш ингээд үйлчлээ дараа нь баг ингээд явж байгаа. Тэгээд би зүр ингээд тухайд юу гэж бодоод байдаг гэсэн гэхээр би амар завгүй л шүү дээ. Амар завгүй ахт чинь ингээл дотроо л гэж бодож байгаа юм л та. Гэтэ тэр үе чинь нөгөө яг ингээд бэлтгэл дээр яс ингээд заавал байх хэвээр бүтэн санд үйлчлэхгүй байсан ч гэсэн заавал ирсэн байх хэвээр тэ ингээд бэлэн ингээд бүх дугаан сурах ингээд яг түрүүний хэлсэн чинь үнэн баггүй. Зэрэгж тагс зэрэгжлээ гэдэг чинь үнэн баггүй. Хувцас хүртэл заагаа тийм харин тийм баг нөгөө би чинь ингээд нөгөө өөр амар юм хүн чинь ингээд магтаал ээжсэн чинь гинт би ингээд нүдэн тал мөгчсэн чинь ирснэ очмоонаа шагшураад тоглохоо байл баг бурхан уу ингээд харж байгаа чинь ингээд тайзруу гарч ирээ надад хэлдэг чинь тий. Тэг яг ингээд би завгүй юм да гэд бодоод байдаг гэснийгаа би зүгээр яг одоо би ингээд 3 хүүхэдтэй ээж хүн яв тарахад гэнэ байхгүй хамгийн завтай байсан бодоо. Тийм шүү дээ тий. Тэгээд би зүгээр нөгөө магтаалын багийн нэг хэсэг өөрийгөө завгүй гэж бодож байгаа хүн байгаа бол хэлмээр байгаа байхгүй үгүй. Та одоо зав гаргаад бурхны анчлалын төлөө тэгээ өөрийнхөө чадвараа сайжруулъя гэж хийхгүй л та хизээч завтаа болохгүй байхгүй юу. Тэ одоо 3 хүүхэдтэй тэ 4 хүүхэдтэй манай оогийн маань бас мэдж байгаа байлгүй дээ тий. Хизээч завтаа болохгүй штэ бид нар гэрэл нэмэгтэй өнөө тэ одоо биний хувьд гэж яах вэ тэ ингээ гэрлээл хүүхд жух тэ шүний нойртой нойрго гачин царайтай юм тэгтээ би ингээл эзэн цаг гарах зориулах хэрэгтэй хувьчилсан эзнийг магтсан цагтай байх хэрэгтэй тэ ялангуяа бид нар тайзан дээр ингээд тэ үйлчлж байгаа хүмүүсийн хувьд би бол зурхуудад тэгж боддог хувийн бэлтгэл гэдэг нь зөвхөн магтаалын бэлт нөгөө чадвар талаасаа биш штэ би тэ би ингээд ганцаараа эзнийг магтдаггүй ээж би тайзан дээр гараад амар магтдаг би хизээч тэгж нөгөө би яг тэрийг л нөгөө амар юм дотор ангисан. Миний тайзан дээр магтж байгаа магтаал ганцаараа эзнийг магтж байгаа магтаалаа яг адилхан байхын одоо би тийм л нэг юм одоо юу гэдэг яг үнэн бай гэж боддод байдаг байхгүй юу. Тэгэхээр яг тийм байдлаар ингэхийн тулд би завгүй байсан ч тэрийг зориулж гаргах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр завгүй гэж битээ одоорой зав гаргаарай гэж бас уриалмаар байна. Зүгээр яг би ингээ анзаархад энэ залуу ингээд бид нар шиг ингээд гэртээ магтаад ингээд байдаг их ховор байна. Байхгүй биш байгаа. А гэхдээ ихэнх нь ингээд үйлчлэлдээ ороо явж байхдаа бурхныг таньж үйлчлэл явах хугацаанд бурхныг таньж мэдээд тэгээ бурхан руу ойртоод тэгээ үргэлжлүүлээд ингээд дуудлага хараа аваа явж байгаа. Тийм харагдаж байгаа хгүй. Тэгээд тийм байсан ч хамаахгүй. Тэгээд яг тэрнийхэн дагуу ингээд хөтлөөд эзэн лөө хандуулаа явах нь илүү чухал юм шиг байлаа. Тэгээд бидний үед болохоор ингээд бүр эзэн тайлтай эзэнтэй уулзсан хүмүүс нь илүү бүр ингээд их байлаа шүү дээ. Одоо бол тэр зүйл их илүү бага юм шиг санагдсан. Магадгүй зарим хүмүүс санаа нэг биш байж магадгүй. Гэхдээ миний зүгээр тэгж анзаарсан. Гэхдээ энэ зүгээр төр зургийн процесс учраас яг тэрийг нь даваад үргэлжлүүлээд хөтлөө дагуулад өстой нөгөө сонирхлоор нь тий ингээд дагуулж итэл нэг мэдхэд нөгөө сонирхлоос нь даваад эзэн яг өөрийнх нь эзэн болох тийм. Миний бодлого нөгөө тэр хувьчилсан магтаалын цаг нах өмнө нь бол яг ганаа хичээг би ингээл гитараа байрал амар гоё магтаал сайхан чин дөөмөр орж ирвэл сайхан дуулаад тэрийгэ бичээл амар завтаа сууж байгаа ш. Одоо ч тийм цаг байхгүй ш. Одоо миний хувьчилсан магтаалын цаг нь юу болж байгаа гэхээр энд нөгөө одоо манай баг чинь 9 сартай хүүхдээ ингээ хоол моолын нөгөө пампс маурсан солихороо солиол тэнд манай хоёр чинь зүгээр
юу гэж ойрлал. Тэгэл зурагтан дээр нэг магтаалын дугаа тавьсан. Тэрэндээ ингээд фокуслал яг тэгээс сурч байгаа байхгүй юу. Тэгэл анхаарал сарниал буцаж ирснийгээ магтаал яг нэг юм гоё амар гоё ингээд суудаг цагаас өөр байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй нөгөө залуучууд маань автобусанд явж байхдаа гоё хөвчээрээ одоо ч хөвчүү хөвгөж байхгүй шүү дээ. Гоё хөвчээрээ магтаалаа сонсоод яг бурхатай тэгэл гоё яг хөвчлэн цаг гарах боломжтой л байхгүй тий. Би бас тэгвэр тэгэж бас анзаарсан. Уг нь бүр анханасаа ингээл ховчлаад биднийг анханаас сургасан шиг тэгээ явчвал бас олон зүйлийг ингээд тавчилсан л доо. Тийм уг нь тийм тий. Яг хуу нөгөө талаар яг хуу одоо залуу хүмүүс тэрийг одоо бид нар бол яг л багшаасаа эсвэл одоо магадгүй тань айс ч юм ингээд сурдаг байсан бол одоо нөгөө хинээс ч хамаагүй сурдаг болсон ш тэ. Үгүй ер нь ингээ хүнээс сурхаа болж ийн гэж байгаа байхгүй юу. Одоо нөгөө нэг өстө ChatGPT-гээс асуугаал хүн хүнээсээ ингэж харилцаа ялангуяа юм асуух юм бол ингээ айгу багасж ийн гэж байгаа байхгүй юу. Одоо энийг яадгийг амьд харилцааг болж байна тий. Гэхээ ингээ болж байгаа гэж байхгүй. Тэгэхээр яг энэтэй бас хамаатай юм шиг санагдаад байгаа юм. Тэгэнгүүт нөгөө би ханаас сурч чадна гэсэн энэ магадгүй бодол ойлголт ч юм уу бас эргээгээ тийм зүйл рүү хүргээд дим болов гэдэг. Яг бид нар бас ингээл нөгөө дүүнрийгээ бол магтаалаа сонс гэсэн шаардлагыг бол ингээл айгуу их тавина уу. Тэгээ ядчил энэ 7 хоногт дуулах дуунуудаа та нар сонсоод ах гээл тий. Ядаж ингээ бид нар хуваар гаргаж байгаа штэ тий энэ 7 хоногт дуунуудаа. Тэгэл ядаж энийг сонсоод ирэхгүй гээл. Тэгээ ягаад тэгэхээр би чинь ингээд яг хөгжим амар сайн тоглодог хүн бишхгүй зөвхөн гитарны юм зүгээр анхан шатны гитар тоглоно өөрөө л нэг гэртээ өстой гитараа тоглоод нэг юм магтдаг өөртөө л хөгжимчин баггүй юу. За тэгэнгүүт би ингээд нөгөө насаараа гэх юм одоо нөгөө магтан дуу үйлчилж авч би хөгжим тоглодгоо ч гэсэн одоо миний чих бол тэнд угаасаа амар сайн ажиллаж байгаа шүү дээ тий. Тэнд яаж байгаа ийж байгаа энд яаж ордог. Магадгүй ихэнх дуу ингээд нэг ихний 1 2 3 дахь юм ингээд өгөхөд би ямар дуу гэдгийг шууд мэддэг байхгүй. Яагаад гэвэл эн чинь нөгөө ингээд яг л тэр дуунуудыг ингээд би яагаад тэр магтан дуу угаасаа ер нь адилхан юм байл да. Айгүйх магтан дуу сонсдог. Эзнийг айл болох магтах гэж хичээдэг тий. Тэгээд тийм учраас яг ингээд энэ одоо ингээд бүр ингээд нөгөө ой тоонд бүр ингээд нөгөө бүр ингээд тогтцсон зүйлүүд байгаа даахгүй. Тэгээ би мэдээж хүүхдүүд айгүй олон ингээд шин ингээл 7 хоног болгон магадгүй заримдаа шин дуудуулаад сураад тий хэцүү байж магадгүй. Гэхдээ та нар зүгээр ингээ гоё тогтоочих гэдэг. Та нарын амар сайн мэддэг дуу чи юу юм гээл би заримдаа асуудаг байхгүй юу. Тэгэхээр тэд нар ингээл мэдээж хэлнэ. Магадгүй тэнгуү тэр эхлэнгүүт хүмүүс тэрийг ингээл мэддэг штэ. Одоо баг хаана ямар хөгжим орох юм, юу орох юм. Хаана ингээд одоо ингээд цогцолттой орж ирэх юм ингээл нөгөө амар дуртай сонсдог дуунуудаа тий. Тэнгүүт яг та нар энэ шигээ ингээ мэддэг болох байхгүй юу гэж би тэгдэг байхгүй. Чи яг энэ дууг чи хаанаас нь сонссон, чи дагаад дуулж чаддаг, хаанаас нь сонссон мэддэг шигээ магтан дууга тийм болгоч тэхүү гэж гуйдаг байхгүй. Тэгээ энэ бас айгүй чухал санагдтiin. Яад гэвэл тэр хүн ихээр л магтаалын багт байгаа бол тэрнгэр амьсгалах стол санагдтiin. Тэгэхгүй ингээл нэг амар мэдээж нөгөө өмнө нь бол бидэрт ингээд CD MIDI авч иж сонсдог байлаа тий. Гэтэл хідэн ингээд хийсэн энтри CD MIDI авчаад айгу баярлдаг байсан. Тэгэл нөгөө манай ахлагч маань ингээд нөгөө гэрт нь компьютертэй тэгэл компьютер дээр бөө ингээд магтаалын дуунаа сонс. Тэрийг би бүр очиж сонсох гэж бүр нэрээ бүр ингээл тий амар зориулт гаргаад баргуугаал компьютерийг чи асаа дуу сонсъё гэж бүр ингэж сонсдог байлаа тий. Одоо л ингээл бүх юм бэлэн байна. Гэтэ нөгөө талаар нөгөө бусад дуунч бэлэн байгаад байгаа байхгүй тий. Хитрхи их байна. Нөгөө одоо юу гэдгийг хитрхи их мэдээлэл дуун, хитрхи их дуу хөгжим, урлаг, уран сайхан дуун амьдраад байна л да. Тийм учраас нөгөө анхаарлын татах зүйл бас их байгаад ах шүү байгаа тий. Тийм яг энэ зүйлээс болоод нөгөө ингээд яаж энэ хүүхдүүдийн зүрхийг эзэн дээр байлгах вэ гэдэг маш их бод залбирч байна л да. Яах вэ эзэн минь гэл өнгөрсөн 2 дахь өршлөн магтаалан баг уулзалтан дээр тэгж залбирсаар л орсон л да. Тэгэл яг бурхантай харьцах уу харьцаа. Гэхдээ мэдээж чуулган тэг бүтэн сойдрын цуглаан, эсийн бүлгүүд гээд олон зүйлүүд ингээл сургалтууд оруулаад тий залуучууд сайн ингээд зэрэгээ сургалт боллоо. Энэ бүх дунд хүүхдүүд маань маш их ингээл залуучууд мэдээллийг авч ийн. Тэгээд аягүй ойлгож ийн, хэрэгжүүлэхийг хүсэж ийн гээл явж ийн. Тэгээд ялцчгүй цаг хугацаа. Тэгээд бидний байсан үе одоо үе хоёр шал өөр байна. Тэгтээ юугаараа өөр вэ гэхээр маш их сонголтууд байгаа байхгүй. Бид нар чинь нөгөө ингээ хэдхэн лимит байсан хязгаарлагдмал бүх юмн дээр одоо бол ингээд асар их сонголтууд байгаа учраас сургаалч хүрсэлтэй YouTube-ээр дүүрэн, захимаар дүүрэн байна. Тэгэхээр энэ мэтчлэн бид нар яг ингээд чуулган дотроо чигээ барайл
тэр хүүхдүүдэд эзнийг л таниулахын төлөө юу хийж болох бүх зүйлийг хийж ивэл тэгэл ажиллаж ин л да одоо миний Магдалины багаас ч гэсэн яг ингээд яг энэ үеийнхний адил залуучуудтай адилыг хийхгүйгээр эзнийг харилж байгаа ингээд залуучууд байгаа. Тэрийг харахтаа урам авч байгаа. Амен тий. Тэгээд над шиг юм уу бид нар шиг байх халбгүй. Тэгээд бид нар одоо энэ цагуудаа гоё өөрсдийнхоороо эзнийг хайх тэр арга зам дээр бид нар таньж мэдээл тэрийг нь сайхан бүшийгээл. Тэгээд нөгөө яг би өөрөө ээж болсныхаа дараа дотор маань ингээд нөгөө бодсон юм. За яаж одоо миний дараагийн үе гэсэн үг шүү дээ тэр чинь тий. Одоо яг би махан биеийн хувьд тий. Тэгээ энэ хүүхдүүдэд яаж ингээд яг эзний тэгээ хаанчлалын төлөө чин үнэнчээр бурхныг хайрлаад ингэж явдаг. Яаж ингэ болох вэ гэж дотроо бодоол. Тэгээл нөгөө би чинь өмнөх хүмүүсээ харна. Манай пастор одоо чуулганыг тарьсан одоо Rob Forbes гэдэг Англи гаралтай Африк төрж өссөн гэр бүл. Тэгээд хүүхдүүд нь одоо 30 гарсан баха. Тэгээ өөрөөсөө ингээл тэ одоо ачтай энтер бодлоод тэгэхээр хэвээрээ хүүхдүүд нь яг эзнийг хайрладаг бурхны хаанчлалын төлөө зориулж үйлчлэл явж байгаа. Тэгээ одоо манай пастор яг одоо Монголд нөгөө чуулганы нөгөө ахлагч хүлээж авсан үеэс яг тэр пасторууд маань хүүхдүүд нь одоо ингээл эхнээсээ том нь одоо 21 2-тай тий 3 хүүхд нь гуруулаа эзэн хайртай бурханд ингээд үйлчлэл явж байгаа ингээ хүмүүс. Тэгээ би зүгээр тэгж асуусан байхгүй юу? Хүүхдүүдээ яаж нөгөө өмнөх хүмүүсээс л бид нар асуусан шүү. Тэгээ та яаж ингэж хүүхдүүдээ ингэж яг эзэнд хайртай ингэж үйлчилж явуулд юм бэ? Та юу хийсэн бэ те? Нууц нь юу вэ гэж асууж байгаа шүү дээ. Тэр чинь би ингээд амар бурхны ингээд хаанчлалын төлөө үйлчлэл хийж байт миний хүүхэд чуулганд явдггүй бурхныг таньж мэдгүй яваасаа гэж хүсэхгүй байхгүй. Миний зүрх тэгээд тэр утгаар би асууж байгаа шүү. Тэгсэн чинь нэг юм хэлсэн болохоор би хаанч явсан хүүхдээ ингээд оролцуулдаг байсан. Ийш дандаа ингээд дагуул явдаг гэсэн. Тэг нэг юм хийж байгаа л би Есүсийн төлөө хийж байгаа шүү гэд. Тэгэхээр нөгөө заавал нөгөө хүүхдүүд чинь ингээл хийж ойлгохгүй биш гүйж хараагаал ингээл явж байгаа штэ. Гэхдээ тэр дунд нь ингээд явж идэг гэсэн гэдэг байна. Тэгээ ингээд дандаа л хамт явж идэг байсан. Тэгэл ялангуяа Монголд ингээд мишнер болоод ирэхэд баг хүн 2 сартай или 3 сартай байсан байгаа тоххой Монголд ирэхэд нь. Тэгээд бүх юм дээр би яагаад энийг хийж байгаа би Есүсийн төлөө хийж байгаа гэдгээл ингээд юу н оролцуулж явсан гинэ. Тэгээ би хав тэрэн шиг л бодоод байдгийн заримдаа ганагч хэлдэг шиг заримдаа тэд нэр яагаад хийж байгаагаа мэдэхгүй тий яагаад би заавал ингэх хэрэгтэй ингэж мэдэхгүй. Гэхдээ нэг хэсэг байгаад оролцоод явна. Цаг хугацаанд удаан ингээ яваад тэд нэр яг бурхантай уулзах тэр цаг байдсан мэн гэж би бол яг тэгж ойлгосон. Тэгэл аль болох чирээл яваал хүүхдүүдээ би яг тэгэл тэрнээс хойш би чи өөрөө нөгөө ингээл хүүхдүүдээ ингээл одоо сая 100 престер гэхэд тэрхтээ тэ хүүхдэд түрэл айгуу гоё байхгүй юу. Тэгэл нөгөө эд чинь тэрийг нөгөө магтаалаа юу гэд би Есүсийг магтаж байгаа шүү гэл. Тэгэл эсэг. Тэгээ дараа нь бид нар тэнд очиход нөгөө нэг ээжээ нөгөө магтаад бид нэр ирсэн нэр нь үргэлж ажилласан. Пресс дээр байсан газар байна мэн гэл ингээл хүүхдүүд маань ингээд мэдж байгаа байхгүй. Тэгэхээр ийм учраас бид нар ингэж ийдэг шүү гэдгийг дараа нь бас таньж мэдээ. Нөгөө бидний өмнө явсан үе байхгүй болохоор бид нар чинь өөрсдийнхөө явсан шигээл энэ дараа үеийг явуулах гадаад тийм шиг байгаа. Гэтэл эдгээр чинь ингээд христчин гэр бүлд өссөөд бүр ингээд одоо тийм үе гараад ирчлээ шүү дээ. Тэгэнгუთ тэдний бодол санаа чи биднийх шиг ингээд буддаа муддаа гэсэн юмтай холилдоогүй те яг төрхтөл Есүст итгэсэн гэдэг юмс чи эзэн итгэж төрхөөсөө л мэд. Тэгэхээр чинь шал өөр хэл байхгүй тэр чинь. Тэгэхээр тэр хүмүүсийг яг л нөгөө яг чуулганы амьдралд хийвлээд байхасаа л чуулганы амьдралд байсан. За мэдээж итгэдэггүй хүмүүс бас ирж байгаа. Итгэгч гэр бүл, итгэгч биш гэр бүлээс гаралтай хүмүүс ч гэсэн ирж байгаа. Гэхдээ цаг үе нь бас айгүй өөр биднийхээс. Тэгэхээр нөгөө яг тэдрийг ястал яг чуулган дотор ингээд заавал бид нар ойлгосон шиг бид нар шиг байх гал амар гүнзгий бурхантай амар харилцаатай байх гад биш те харахад баг бурхантай итгэдэг юм уу гүмүү гэж бодохоор заримдаа байгаа ч гэсэн эзэн минь нэгэ заримдаа тусч байгаа зарим тэр эзэнд хайртай хийж байгаа яг чин сэтгэлээсээ хийж байгаа тийм ч залуучууд байгаа. Тэгээд ингээд заримдаа хүчээр ч хамаагүй ингээд хийлэжээтэл явандаа яг жинхэнэ болж байгааг би хараад байгаа учраас найдвартай байгаа. Тэгээд өглөөний залбирал ч гэсэн өөрийн залбирал манай пастор ингээд өөрийн залбиралд яг магтаалах нэг хойрлаарай гэл. Тэгээ би ингээд залуу хүмүүс ч
хар өөр яаж басна гэх. Тэ гараад одоо яаж явна гэл ингээд санаа зовно шүү дээ. Одоо өөрөөр босоод тэд нар гараад таксины мөнгө авахгүй яаж Магтаалын багийнхан чи ядчих нөгөө дандаа залуучууд болохоор ажил хийдэг хүн баг болохгүй шүү дээ. Машин зэшинтэй хүн байхгүй. Тэгээд мөнгөгүй тэ. Тэгэл яаж тэр шийдэх вэ гэл ингээд боддог. Тэгэл эзэндээ итгэж найдаж өгөн тэгэл эзэн минь та хамгаалаараа гэл тэ. Охид одоо өмнө нь охтууд гэдэг нь хөвгүүд ч гэсэн хэцүү болчихлоо шүү дээ. Одоо тэ охид хөвгүүд ингээд нөгөө тийм нэг зомнол ингээ байдаг. Тэгээд тэр мөчт ингээ тэгсэн ч гэсэн ингээл пастор маань хийгээл би наан ингээл баг өөрөөсөө нөгөө хамгаалаад бүхэн байхгүй юм шиг зарандаа тийм ч хэцүү штэ ийм ч хэцүү штэ. Тэгээ сүүлдээ пасторга өгөнд ороод ингээд хуваарлаад ингээд тэд нар яг нөгөө одоо багаараа магтах нэг өөр яг нөгөө гэртээ нэг хөвчлэн бид нар шиг ингээд тэгдэггүй тэх нь овор учраас яг өөрийн залбирал дээрээ ингээд эснийг тэр залбирлын цагийг өдөртөө ингээд яаж хат яг л хувийн магтаа шиг байгаа байхгүй юу. Тэгээ тэрэн дээрээ эзнийг таньж мэдэж яг бурханд магтаж байгаа үйлчлэл нь өсөж байгааг аюу харсан. Тийм болохоор энд бас ингээд бусад чуулганыг хотч бай өдөөч бай те чуулганыг ойролоход те чуулгандаа ингээд залбирлын цагуудаа Магтаалын багийнхныгаа бүр хуваарлуулаад те өдөртөгчээр нь хуваарлуулаад тэгээд ингээд за 1-2 хүн байдаг ч байсан хамаахгүй яг ингээд залбирлын цагийг Магтаалынхнаар үйлчлүүлэх юм бол тэд нар чинь бас Магтаал залбирал гэдэг зүйлийг аяг хамтдаа авчаад залбирагч хүн болно зөвхөн магтагч биш те залбирагч болно зуучлагч хүн болно. Тэгэд энэ яг ингээд зүгээр сайн хэлдгэр те ингээд хэн бол ингээд гэр бүлийн өрөөнд дээрсэн бол чуулганы өрөөнд Монгол чуулганы өрөөнд ярих юм бол бид нар яг ингээд оролцуулж хийлгээл залуучуудаа дуудаал те зарим үйлчлүүд ингээд аюу гой залуучуудын конференц сургууль семинаруудыг хийгээд те ингээд яг миний төвшингээс ч юм харахаар ингээд гой хөгжинд баярлаад байгаа юм шиг харагдаж байгаа бол чи намайг ч гэсэн залуу бах тэгжил хэлжсэн шүү дээ тий. Энэ залуучууд ингээд гой хөгжинд өвсрээд ах ингээд үсэхгүй яахгүй юм чи яа тий. Тэгэхээр жинкнээсээ эснээ магтаад та хөсөө гооч бүр нэвт шууд 5 цаг гэста нэвттэл магтаад амар хайрыг мэдрээд магтаад байгаа биш айгүй гоё байсан байхгүй. А тэгээд сүүлдээ тэр нь жинкнээсээ Есүстэй уулзсан. Тэгэхээр би ямар залуу байж үзээгүй ш тэ. Тэгэхээр яг залуучууд маань яг тэрийгээрээ л эзэнтэй уулзж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө залуунч нөгөө үе шүүмжлэхгүй энэ дээр үеинч доотлогоо шүүмжлэхгүй биеийнхээ онцлог ялгааг хүлээж аваад тэг хамтдаа ингээд би нэг хүндлээд сонсоод яваасаа гэж аяа хүсэж байгаа. Тэгэхээр одоо сүүлүүд нэг юм нөгөө өмнөх үе ингээд за бид нар ер нь та нарыг ойлгох байх шүү гэх нэг л ингээд даруу болол ингээд бууж өгч байгаа байхгүй. Тэгин гот одоо бас ингээд далиндуулаа хэлчихье те. Дараа үеинд бас бууж өгөөсөө те. За та нар бол бидний гарч ирэхгүй шүү гэд ингээд үеуд би нэг хүндлээд ингээд хүлээж аваад ингээ яваасаа те. Тэгээ бид нарыг та нар юу ч мэдэхгүй биш те. Ингээд одоо энэ бид нар орчин цагийн магадгүй олон юм мэдэхгүй байж болно л да. Гэхдээ сүнсний хувьд бол яалтчгүй өмнө явж байгаа учраас яалтчгүй энэ тий гэр бүлээр байх юм бол хүүхэд эцэхгүй бол гэр бүл яаж бүрэн бүтэн байж чадах вэ тий хэцүү шттэ ээж нь аль нэг нь ээж нь байхгүй аав нь байхгүй эсвэл хоёулаа байхгүй бол энэ үхээр өмнөх үегүй бол дараагийн үе хийжээч босдог байхгүй. Тийм болохоор яг энэ сүнслэг эцэг их энэ сүнслэг өмнөх үедээ дараагийн үе маань энэ далбаан дор энэ халахвчин дор босч ирж байгаа гэдгийг хүссэн үсээгүй итгэсэн итгээгүй хүлээн зөвшөөрөөд авах юм бол айл алинд нь гоё ерөөл байх гэдэг байхгүй. Тийм зүйлийг би хийдэггүй гэж хэлэхгүй. Мэдээд энийг хийж байгаа маш олон залуучуудыг би одоо ч гэсэн харж байгаа. Манай Магтаалын залуучуудаас сүм жуулганы тий одоо очмоо гэл энд манай бороо амьд үгүй одоо энд хийж байгаа залуучууд энийг харж байгаа. Энийг олон залуучууд ялангуяа удирдлагын түвшинд гарч байгаа дараа үеийн залуучууд энийг ойлгож ухаарч хоёр үе ингээ холбодог хамтд нь явдаг байгаасаа гэж. Ер нь бид нар ярьцлагын төсгөл ирж байгаа шиг байна. Ер нь дуусах төгсөж байгаа шиг байна. Тэгээд жоохон бадс хийгээд ингээ хэлчихдэг юм уу гэж бодлоо. Тэгээд бас ингээ дүгнэд юу ярьж үжиж жоохон дүгнэх юм уу? Чи бас нэмээр байна. Ганагч ярьж чад би зүгээр нэг юм өөрийнхөө амир нэг хөгжилтэй түүхийг бүр ингээд бодоо энэ дөрөс удаа байхгүй. Яг нөгөө залуу би чинь нэг өөрөө амир юм сэтгэл хөдлөл ийм хүн чинь магтахтаа бас ингээд нэг зүгээр ахаар надад нэг юм дутуу санагдаад бүр ингээд нэг юм хиймээр ингээд тэгээ нэг залууд нэг конференц байсан юм аа. Тэгсэн чи би зүгээр ингээд зогсоод магтахаар ингээд нэг юм дутагдаад болтгоо. Би бурхан руу ойрцох хэрэгтэй юм шиг санагдаа. Үгүй би яагаад гэсэн мэдгүй заа. Тэгтээ тэр үед би яасан гэдэг хэрэг заа. Санал дээр гарцгасаад. Тэр
Энд магтаалын цайсан дээр магтаалын багхан байж байгаа штэ. Энд ингээ хүмүүст магтаа байж байгаа штэ. Яагаад ч юм заа ёо би амар тэнэг одоо болохоор би бүр ингээ ичиж өгмөр санагдаад байгаа байхгүй. Би сант дээр гараа бурхны магтаа тусаад байгаа штэ. Та нар боддоо намайг. Яа тэр зур бурхны ойртод байгаа байхгүй. Зүгээр дотроо би тийм эзэн түн таадамжтай байгаа. Тэгээд тэр шиг нөгөө залуу хүмүүсийн хувьд ч ихсэндээ яг л тийм л байгаа хэл та тий. Тэгээд заримдаа дараа ботход тэр нь амар тэний санагддаг ч юм уу наа чиг гэдэг байхгүй. Тэр үедээ хамгийн сайхан ажиллаж байгаа зүйл байхгүй тий. Тий, тэр үедээ л тэгээд тэр шиг би бас тэгж бодоо. Тэгээ яг одоо надад нөгөө гой санагддаг юм аа нөгөө Монгол магтаалууд маш их болсон. Маш их болсон. Тэгээд би өөрөө сурж амжихгүй шүү дээ. Би ялангуяа. Тэгээд би өөрөө бүр ингээд нөгөө магтаал өдөртөхтаа ялангуяа би Монгол магтаалуудаа ингэж төлхөө оруулах. Монгол магтаалын нөгөө оршихуун мөнгөдгөө нэг юм цаана өөр нэг тийм гоё, амар гоё. Тэгээд нөгөө эхэндээ болохоор ингээд өөрийнхөө дууг оруулахаар ингээд өөрийгөө рекламдаад байгаа юм шиг мэдрэмжлэхгүй. Тэгээ одоо нөгөө зөндөө үгүй мэдгүй ягаад ч Ганцаар биш юм биш. Би бас тэгдэг. Өөрийгөө тэгээд тийм өөрийнхөө дууг рекламдаад нэг хүчээр дуглаанаа дуулуулаад байгаа юм шиг санагдаад. Пастор их нэр гана их нэг сонио өөрийнхөө дугдуулдаг. Тийм шалтгаантай шүү гэж. Тэгээ тийм болохоор нөгөө Монгол магтаалын дуунууд маань их болохоор би бол яг одоо нөгөө дараа үеийнхэндээ тий гол чухал юм маань бол зөвөр л яг Есүсийг л голоо болгоо түрүүний хэлээ явуул тий тэгээд дараа нь нөгөө библийн үгтэй байвал олон гой магтаалын дуунууд зохиогдох байх. Өмнө чинь бидний үед бол баг дуу зохион гэх хэрэгжээл тий. Ерөөсөө тийм бодлого байсан шүү дээ. Тэгэхэд чинь сүүлдээ ингээд нэг гоё магтаалын дууны Ялтын зам гэдэг нэг тийм магтаалын дууны ийм одоо дүүрэг дээр ингээд тэмцээнтер болж исэн. Огийн сан чинь нөгөө тэг шүүгч нь манай ганаа гэж байсан зэ. Ганаа гэж нөгөө төвшөөх манлахын төрөөс санаад байгаа байхгүй би. Тэр үед чинь мэдгүй би 2019 хавцаа байх гэж би бодож байна. Ялтын сайхан. Үгүй 2019 тэгээд нөгөө манай магтаалын ингээд ахлагч нам дуу зохио мохоо гээл тэгэл би ороод тэр дуу маань ингээд явсаар агаад дүүрэгтэй дөрөөл оттой дөрөөлөл ингээд яваал тэр нь ганаагч хүжсэн. Би бүр ингээд ганаагч ганаагч байна. Улаагаа тэгэл ингээд тушаагаа тэгэл ингээд дотроо би өөрөө нөгөө юм чинь. Тэгээд тэрийг ингээд хараад тэгэл нөгөө тэр дуу маань уюудын хаан гэдэг миний хамгийн анх зохиожсэн дуу тийм. Тэгээд одоо үед нөгөө яг гоё хэлж байгаа юм шиг хэлж байгаа юм нөгөө сурах юм зөндөө байна. Их сурвалжууд зөндөө байна. Тэгээ тэрийг яг бурханд нөгөө ингэж чиглүүлээд бурханд ашиглавал бид нар ирээдүйд би олон гоё магтаалын дуунууд гарах байх гэж бодож байгаа залуучуудаасаа маа залуу хүмүүсийн дараагийн үеийн харж байгаа нөгөө бодож байгаа өнцөг юм шал өөр болчих ш тэ ядаж нөгөө өөртөө итгэлтэй бид нар ч одоо амар итгэлтэй шүү тэ тэрнээ бүр тэгэж зартай. тийм тэгээд нөгөө би тийм байгаа нөгөө ийм одоо юу хөө хүндлэлгүй айдас биш. Хүндлэлтэй айдасгүй үеийнхэн гэж би хэлдэг. Гой тодорхойлолтой тийм. Тэгэхээр нөгөө тийм одоо суурнаас гэх юм уу магтаалын дуунууд зохиогдохоор би бол илүү ийм өргөн хүрээнд тийм нээлттэй олон төрлийн яг үнэн баялаг тийм гой магтаалын дуунууд гарна гэж бол би агих хүсэн хүлээж байгаа. Миний хүсэн хүлээл. Тэгээд дараа одоо үеийн хүмүүстүүдийнхэн зохиосон залуучуудынхаа дуунуудаас би бас өөрөө дуудлах их дуртай. Гол юм аа алдахгүй явчихад би бол Монголын магтаалын маань ирээдүй гэрэлтэй байна гэж бодсон. Энэ нөгөө коронавигийн дараа ингээд нөгөө дараа үе ингээд орж ирээд эзэн над нэг айгүй тодорхой хэлсэн байна. Түрүүний хэлсэн би тодруулчих. Энэ үеийнхэн одоо энэ гарч ирж байгаа үеийнхэн юм айдасгүй зоригтой. Гэхдээ энэ нөгөө эмээх тухай биш. Өөрөөр айдасгүй гэдэг нь хэнийг ч хамаагүй хүндлэхгүй би гэсэн тийм биш. Маш гоё дээд үе мэддэг, хүндэлдэг. Тэгсэн мөртлөөс айдасгүй зоригтой. Тэгээ түрүүний хоёрыг ярьлаа шүү дээ. Ингээд хэлэх юм баяж чадахгүй заримдаа айдаг. Ярих хүмүүстэйгээ ярьж чаддгүй. Тэгтэл одоо манай магтаалын багт ингээд шууд ингээ гоё ярьдаг. Надад айгу таалагддаг тийм. Тэгтэл нөгөө өмнө байсан үеийнх маань ганагч одоо арай юу гэж мэгээд те тантай яагаад ч ингэж яриад байгаа гэхээр би болохоор тэр хүүхдийн зүрхийг мэдээд байгаа байхгүй энэ хүндэтгэлгүй биш маш гоё нээлттэй зоригтой яг би ийм байхыг хүсдэг байхгүй яг ингэж ярих хэрэгтэй би нэг ялгаа энэ нөгөө надад хүндлэлгүй хандж байгаа биш би нэг ялгаж байна
байгаагаа ингээд нээлттэй ярьж яг гоё ингээд нээлттэй яг тодорхой бүр тэ алдаан оноогоо ч гэсэнтэй тэ ингээд шууд ингээд хилчдэг. Тэгээ энэ зоригийг харсан байхгүй. Эзэн яг ийм үеийнхэн босч ирж байна гэж. Энэ үеийнхнаар би ажиллаа их болно. Тийм болохоор тэр хил зүрхний тэр яриа тэр хил аюу таалагдсан. Тэгэл тийм магтаалууд гарна гэдэг чинь яг нэг юм тий. Тийм учраас төрсөн зохиож байгаа дуунууд аюу гоё байна тий. Үнэхээр гоё тий. За түрүү нөгөө ганаагч ярьсан шүү дээ. Ингээ хоёр үе маань ингээ нэг шөмжлөхгүйгээд тэрэн дээр бас угаасаа ингээ миний баг аюух бодож баг зайлбардаг. Яг тэгэхээр би өөрөө яг нэг өсвөр насны залуу хүмүүстэй ажилладаг учраас заримдаа яашгүй томчууд ойлгохгүй юм л олол шөмжлэж юм тий. Яг хөө зүгээр ер нь магтаал бай, ямар нэгэн баг эсвэл сүм жоохон ингээд цаашаа амжилттай хол явъя гэвэл нэг аюу гой дэмждэг байгаасаа гэж би хүсдэг байхгүй юу. Тэг нөгөө шүүмжлэл гэдэг зүйлээс илүү яг дэмждэг гэдэг зүйл хүнд бүр хамгийн гоё хүч өгдөө ш. Тэ магадгүй яг одоо ингээд харахаар гурлаад 20-оос дээш жил үйлчлсэн байна л та тий. Тэг ингээ харах юм бол яг зүгээр бид нар ингээ бодох юм бол нэрээ хин нэг намайг дэмждэг учраас хажууд мань тийм хүмүүс байгаа учраас бас яваад идэг байхгүй. Одоо жишээ нь миний гэр бүл манай нөхөр хамт үйлчлдэг учраас бас яваад байгаа. Магадгүй манай нөхөр шал өөр төрлийн хүн байгаад магтан дуу муу байсан бол тэгэл магадгүй болцсон байх магадгүй байхгүй. Одоо тэг очмоогсаа харахаар те ер нь ингээ анзаарахаар яг тийм бидий. Гэр бүлээрээ яг хамтдаа нэг юм хийгээ явж байгаа хосууд гэр бүлүүд айгүй сайн явдаг ч юм уу те. Тэгэхээр энэ юу вэ гэхээр яг л нөгөө дэмжлэг гэдэг зүйл байгаад байгаа байхгүй юу те. Тэгэхээр яг нөгөө юм ер нь магтаал гэдэг зүйл эсвэл сүм чуулган ямар нэгэн баг хамт олон цаашаагаа ингээд урт удаан эсвэл маш гоё чанартай явъя гэвэл нөгөө нэг дэмжээсэл гэж хүсдэг. Тэгээ нэг зүгээр яг хэлмээр санагдаад тэгээ өнгөрсөн жилийн пресс фестивал дээр бид нэр чинь нөгөө ностальжи гэдэг. Оо тэгсэн штэ. Тэр донд ингээд би орцоо явж тийм бас маань хөлтөө орцоо явж тийм хүмүүс шоолоод байгаа байхгүй маань нөгөө манай үеийнхэн шоолоод байгаа штэ. Тэгээд гэтээ ингээд ботсон чинь нэрээ бүр ингээд 20 жил үйлчилчихэд байгаа байхгүй 20 жил гэд бодохоор чинь ингээд яг юм би ч одоо ингээд 40 Тэгэхээр ч нөгөө 20 гаруй жил гэхээр эн чинь яалтчгүй нөгөө ингээд Христ итгэлийнхаа ингээ юугаа ботхоор эн чинь бас нэлээ ингээд урт хугацаанд орчод байгаа юм байна. Вирус нөгөө тэгж бодаагүй хүн чинь нөгөө 18 насны дээр гацдаг гэдэг чинь би зүгээр ингээд цаг хугацаагаа бодохгүй байгаа байхгүй. Ганаагчтайгаа хамт ингээд нүүлжлээд 12 13 оноос хойш те бид тэр чинь юм дээр өглөөний нөгөө шинэ оноо хугацаанд залбирлын дээр хамт үйлчлэл ингээд одоо ингээд тэр чинь баг 13 жил 14 жил өмнө очоод байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр яалтч нөгөө уюуд ингээ хамтдаа би бинийгээ дэмжиж үйлчлэн гэдэг чинь өөр амар чухал. Би миний хувьд гэхэд өмнө нь харах тэ үлгэр дуурайлал болох хүн ингээд байгаа учраас би өнөөдөр ингээд бүр ингээд тэ гэр бүл болсон ч гэсэн хэвээрээ бурнаага магтаалтай ингээд хэвээрээ явж чадаад байгаа гэж би бол бодож байгаа. Тэгээ ганаагчтай үнэхээр баярлалдаг шүү. Тийм. Тэгээ ямар ч өнгөрсөн жилийн тэр нөгөө юун дээр ностальжидаар харах болоо пресс дээр үнэхээр өвчтэйсэн. Баярлалаа. Одоо энэ жил пресс дахиад болох гэж байгаа 6 сарын сүүлээр ташрам дэлгэдэй. Тэгээд өнгөрсөн жилийн пресс магтаал маань үнэхээр Монгол чуулган бас ямар гоё нэг юм бэ. Юм нэгтлээ яг гэр бүл шиг ах トゥ усэг юм бэ гэдгийг харсан. Мэдээж одоо хүч түрэн оролцсон хэн чуулган байгаа боловч тэнд ирэхээр одоо такса аваад ирж байгаа тий зөвхөн нэвтрхийн тулд такса төлөөд цагаа зориулаад ирж байгаа. Эн чинь бас л яг тэд нар ирэхгүй бол бидний хийсэн бүх зүйл үр дүнгүй шүү дээ тий. Тэгээ эндээс би Монгол чуулган маш гоё гэр бүлсэг гэдгийг ер нь чуулган тийм гэр бүлтэй бурхны нэр дээр нэгдсэн яг айран мөртлөөсөө гэр бүлийн айран байгаа байхгүй. Тэгэхээр нөө бүх үеийнх бүх насны хамтдаа ирвэхээрээ тэгээ бүр тэнд ингээд яг нэг гэр бүл ингээд хөдөлсөн гэж харж байгаа. Тэгээд өнгөрсөн прессээс хойш миний бодлоор Монгол чуулганы магтаалын үйлчлэлийн хувьд маш том цөмлөлт болсон гэж итгэж байгаа. Ялангуяа санхүүгийн хувьд. Яг тэгэхээр нөө энэ болтол одоо ч гэсэн цаашаа ч гэсэн тэгж байгаа багууд байгаа бах те. Ингээд бид нар өөрийн чуулгандаа хараа зорилгынхаа дагуу магтаалын баг өдөр шөнөгүй бэлтгэл хийгээд магтаалын үйлчлэл гэдэг чинь зүгээр шууд ирээд үйлчлдэг үйлчлэл биш те. Доор хаяад 7 2 удаа доотлол нь 3 цаг түүнээс дээш цаг хамтаараа хуваараа гэдэг бүр л ерөөсөө те. Бүтэн 7 хоногийн бэлтгэл ажил бол асар их зориулт золиос хийдэг те. Тэгэн гот энэ хүртэл ер нь бол ингэж магтаалын багийнх маань одоо мөнгө төлбөр гэдэг юм харахгүйгээр яг эзэндээ цэвэр сэтгэлээр эзэн бидний төлөө хийсэн зүйлийн төлөө гэдэг ингээд зориулаад ирсэн. Тэгээд миний анзаарж байгаагаар 2025 онд болсон энэ пресс фестивалийн дараа магтаалын багийн
багийг эзэн яг одоо ингээд яг төлдөг тий Магтаалын баг зориулдаг тэр зориултыг эзэн яг төлдөг эзэн тэрийг шагнадаг тийм төвшөнд сүнслийн ертөнцид гаргацсан юм шиг санагдчихж байгаа. Тэгээд энийг яг зарим хүмүүс ойлгохгүй гэж магадгүй чуулганаасаа мөнгө аваарай гэж хэлж байгаа биш. Тийм юм ерөөсөө биш. Чуулган өөр ингэсэн санхүүжил төвшин тий уйлрал цаг хугацаатай явж байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр бид нар ингээд зориулаад бэлтгээд үйлчилж байгаа ялангуяа аль нэг чуулганы Магтаалын багийг өөр чуулган өөр үйлчлэл байгуулга манай одоо үйлчлэлд ирээд Магтаалын багаар үйлчилж өгөөч гэж хүсэж байгаа бол тийм хүмүүс би бүр албан ёсоор хэлмээр санагдаж байгаа. Тийм хүмүүс та нар нэгэнд өөрийн алсын хараа зорилгын төлөө Магтаалын өөр нэг чуулганы Магтаалын багийг урьж байгаа бол тэднэрт зориулт гаргаж та нар төлдөг байгаараа гэдгийг би бүр одоо эргээр бас баяртайгаар уриалъя. Ингэх юм бол Магтаалын багийнхан чинь маш баяртай. Зөвхөн Магтаал биш те энэ медиа одоо бүх эдгээр чинь ингээд бүтэн ингээд цогцороо үйлчилж идэг. Энэ бүх хэдийгээр залуу хүмүүс эзэн зориулж байгаа ч гэсэн одоо Монгол чуулган чадлаараа тэг чадахгүй боломжгүй бол зүгээр асуудалгүй те. Үнэхээр боломж байгаа бол чадлаараа баг ч гэсэн жоохон ч гэсэн урамшилдаг өгөөд ятаж хоол ундаар нь эргэтэн цай хоолыг бэлддэг те. Ингэж үйлчлээсэ гэдгийг би бүр албан ёсоор Магтаалын багийнхныгаа тэгээ Магтаалын багтаа хамт явдаг энэ медиа те энэ саунд эдгээр чи бүгд хамт явдсан шүү дээ. Медиа баг саунд баг байхгүй бол Магтаал дуурахгүй шүү дээ. Тэгээ гарахгүй. Тэгэхээр энэ Магтаалын баг гэж хэлэхдээ энэ бүх одоо тий цогц энэ бүр аппаратыг бүхэлд нь хийж байгаа шүү. Тэгэд энэ бүгдийн ард дандаа залуучууд үйлчилдэг. Тэгээ ихэнх нь оюутан сурагчид залуучууд байдаг тий сургуулийн. Тийм болохоор эднэрийнхээ төлөө чуулганууд маань чадах чинээрээ тий боломжоор зориулж байгаа. Одоо бол маш их зориулдаг болсон чуулган их гарцсан байлээ. Би үүнд үнэхээр урамшиж байгаа. Тэгэд энэ жишгийг бусад орон нутгийнх маань ч гэсэндээ тий хараад боломжоор 5-5 тэг чуулганы хүмүүс нь өөртөө ирээд ивэдэг те өөртөө залуучуудаа хоол ундыг ирээд бэлдээд ирчдэг. Яг бол хамгийн эрт өглөө эрт ирээд хамгийн сүүлд Магтаалын медиа саунд багийнхан явдаг хөхгүй. Тэгэхээр яг тэр бүгд төр ядаж мөнгө өгч чадахгүй бол гэр гэртээ нэг хэдэн хүүхдийнхаа хувааж аваад нэг өглөөний цайг нь бэлдээд ирдэг. Эн чинь маш их тэнхрүүлдэг. Би хамгийн сүүлд одоо сая шинэ оноо өгсөн 1 2 3-ны залбирлыг Монгол чуулганд ингээд уламжил болгоод амьд үг чуулган, эсийн хамжилт чуулган, болон бусад чуулганы пастор ахлагч нар ингээд нэгдээд ингээд бат хэдэн жил болчихоо баг 10 хэдэн жил болцсон байхаа. Тэгээ сая хамгийн одоо 25 26 оны 1 сарын 1 2 3-нд яг нэг чуулган маань хамтдаа үйлчлэг байсан. Тэгээд арай бүрдэж бэлтгэл хийж амжаагүй учраас эсийн хамжилт чуулган маань ингээд багаараа үйлчилсэн 3 өглөө үүрээр тэгээ 5 хагасаас эхэлж байгаа үрийн залбирал, Магтаал, техник, тэ саунд, медиа 4 цагт ирдэг хөхгүй доор 4 цагаас гэрээсээ гарна гэж бод. За ингээд би энийгээ түүгээд ирдэг. Тэгээ эрэхт нь ингээд манай Магтаалын багийнхан, техникийнхэнд манай чуулганы ингээд агч нар маань тий ингээд хоол цай бэлдээд тэгээд үйлчлээ дуусгаар нь эдрийгээ бас ингээд хоолнд оруулаад ингэсэн чинь манай Магтаалын одоо тасалгоо эсний оршихуй маш хүчтэй байсан гэж байгаа. Тэгээ би энэ мэдээч залбирал байгаа. Гэхдээ энэ бас байгаа гэж би ойлгож байгаа. Яг бол тэднийг ингээд зүрхийн тэнхрүүлж штэ тий. Мэдээж эдгээр өлсөд цангасандаа биш сэтгэл واخгүй. Сэтгэл тэгэхээр энэ зүйлийг бас ерөнхийдөө манай Монгол бол хидгэлтэй. Монгол ер нь ингээд нэгдэхээр айгүй гой гэр бүсэг байдаг. Тэрийг бас пресс дээр харсан. Одоо энийг улам илүү уриалмаар байна тий. Бүр илүү ингээд чадах чадхаараа тий. Оролцоосоо гэж та хоёр маань бас уриалаа. Хоёрт маань бас 26 оны пресс ямар байсан тий. Яг ганагчтай санаа нэг байгаа. Яг нөгөө итгэж хүмүүс маань итгэж хүн гээл тэгэхээр бурхны нэгүслэр ингэчээ инээ тэрэ гэж өнгөдүүлэх гээд байдаг. Тэгээ би бас ер нь бол туулаад үзэл явж байгаа хүний хувьд ингээд одоо л яг өөрчлөгдөж байгаа гэдгийг нь бол мэдээд байгаа. Ямар ч сан ингээд үйлчлэлтээр ингээд те баярлаа гэл ингээд боломжтой хүмүүс нь бол ингээд одоо
одоо мөнгөөр шагнадаг. Урамшуулдаг. Эсвэл ийм төсөв бид нар ингээд магтаалын магтаа ингээд гаргачлаа. Та нар бэлтгэлөө үеэрээ эргэлж болно. Эсвэл ийм байгаа шүү гэд ингээд гоё ярьдаг ингээд болоод байгаа. Тийм тэгээд ялцчгүй нэг өөрчлөгдөж байгаа юмнууд байгаа даа. Тэрэнд нь бас үнэхээр талархаж байгаа. За тэгээд өнгөрсөн 25 оны Press фестивалийн хувьд надад маш гоё санагдсан юм маань нөгөө залуу үеийнхний нэг тийм гоё одоо юм хийсгэлт нэг юм гоё фестивал болчиход байгаа байхгүй юу? Магтаалын фестивал чинь шал өөр штэ. Playtime дээр ингээ харахаар ингээ зөндөө олон залуучууд баг яагаад тэнд явж байгаагаа мэдэхгүй. Зүгээр тэнд залуучууд нь божигнаад явж байгаа учраас гоё ч юм уу. Эсвэл гоё хувцас өмсөх ганц боломж нь тэнд гараад байгаа юм уу ч юм уу те. Эсвэл зүгээр те ингээд нэг хүмүүст өөрийгөө харуулах. Тийм. Ялангуяа нэг тийм нэг хааж өмсөгдөх нэг хувцнууд очиод өмсөө авч идэг ч юм уу те. За нэг яг нэг тийм гоё одоо орон зайг нь гаргаж өгöd байгаа штэ. Тэр шиг зүгээр нөгөө магадгүй тэ зарим чуулгануудын хувьд нөгөө амар юм галаалаа ингэж өсөрч мөсрөөл тэ гэрэл мөрлийн унтрааж байгаа л тэ. Тэ нэг тиймэрхүү магтаалын ингээд цаг өгүүлэгдээд залуучуудад угаасаа л өгүүлэгдээд байгаа шүү дээ. Бүх жуулган бас тийм хэмжээ биш. Угаасаа ингээд жуулган чинь олон насны хүмүүс байгаа. Тэгэхэд нөгөө Press фестивалийн маань онцлог юу ингээд харж байгаа гэхээр өдөртөө ингээд нэг гоё намдлаг ингээд явж байгаа да. Өдөртөө настаач. Оройны цаг дээр нь яг ингээд бодоо олгож байгаа байхгүй тийм. Би нэг хүүхэд манай жоохон болохоор оройны цаг дээр нь би угд бодоо олгомоор байдаг. Тэгээ хүүхэд яг унтаж мунтаад ингэчээс олгож чадаагүй дараа нь би нөгөө завтаж удах ресторанд дэнгүүлгээл. Instagram ресторанд дэнгүүлгээл. Тиймэрхүү байдлаар ингээ харжсан. Тэгээ тэрийг харахтаа надад яг тийм гоё юм эрүүл тийм гоё орон зайг нь гаргаж өгч байгаа санагдаад надад бол үнэхээр гоё байсан. Тэгээ яг залуучуудад энэ хэрэгтэй авах бөхтэй гэж байна. Яг энэ хэрэгтэй авах хараа тий. Яг эсник магтаалтай ингээд гоё тэнгүүдээ тэр чин гоё нөгөө гоё бодлоонууд ингээ явагдчихж байгаа тий бас ингээл хоол тий ингээл хоол хүнсний ингээл юмнууд байгаа. Гэр бүлээр очиход ч гэсэн амар гоё байсан. Манай хүмүүс тэрэнд чин бүр дунд нь ингээл тоглоом хэсэгтэй хүүхдээ хичээлээ юу тий хичээл гоё байсан. Тэр амар гоё байсан. Тэгэхээр яг нөгөө цогц юм гоё гэр бүлээрээ очиод бурхныг магтаад яг яагаад хийж байгаа хүмүүс биш бүтэн гэр бүл зориулсан яг байх боломжтой. Тийм байх боломжтой. Тэгээд 26 оны фестивалыгаа бол Тэгсэн ядан хүлээж байна. Тэгээд ялангуяа одоо нөгөө хүүтэн байгаа. Та үзэж байгааг мэдэхгүй. Гэхдээ бид нэр их даарсан. Нэг сард их даарсан. Тэгэхээр яг зуны тэр сайхан цагийг те дэлгэр сайхан цагийг эзнэгээ магтах цагийг бол би Тэгсэн ядан хүлээж 6 сарын сүүлээр гэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн өөр зүйл төлөвлөхгүйгээр хэдүүлээ те бүх уюуд хамтдаа түрүүн бид нэр ярьсан те бүх уюуд хамтдаа тэгээд эзнэгээ гоё магтах тэр магтаалын цагт өөрсдөө зориулаад цаг хугацаагаа бэлдээрэй гэж уриалмаар байна. Тэгээ магадгүй мөнгө санхүүгээр туслах боломжтой байл та. Тэгэж оролцож болно. Эсвэл сайн дурын байдлаар волонтер байдлаар бас оролцож болно. Тэгэхээр олон байдлаар оролцох боломжтой байгаа. Тэгээ та нэг хэсэг нь болоод оролцоорой гэж уриалмаар байна. За миний хувьд бол яг өнгөрсөн жил Praise-ийг он гартал юусоо сонсоогүй юм. Тэгээ ямар ч тач нэг пастрын өрөөнд цэвэрлж исэн чинь нөгөө яг нэг анхны нөгөө юм нэг одоо захидал гэх юм уу одоо урьсан урилга ирсэн мэсэн тэрийг хараад яг баг хараад явжсэн чинь бас орж ирээд байгаа бид нар энэ ер нь зөвшөөрөл өгсөн гэд одоо манлаа бид хэд ярьж аваад марж аваад гэ тэгэл бараг л мэдээл ингээл нэг айгүй хөрх юм догтлол хэлсэн байхгүй яад гэвэл энэ нөгөө цоошин зүйл байгаа мэдээж ингээ айгүй олон сүм дотроо энийг ингээл бодоол те хийх юмсан ингээл ингээл явж исэн ч гэсэн нөгөө магадгүй эхлүүлж чадахгүй нөхцөл байдлаа хараач юм уу ингээ явж исэн тэгээ харин яг ингээ эхэлсэнд нь айгүй гоё исэн тэгээд ямар ч тач би болохоор тэгээ явж исэн би бүр 2-3 сарын үед бүр сүр залуучуудын тайзыг хариуцж бүр ажиллахаар болоод тэгээ айгүй тулсан л да тэгээл яг ингээл тулаал нөгөө бас тэр чинь ингээд айгүй ажилтаа байсан тэгсэрнээ нөгөө ингээ хүмүүсээс айгүйх би сүмүүд рүү ингээл гуугаал ялангуяа таньдгуудаа ингээл хамт үйлчлээч гээд тэгээд дийлэнх нь татгалцсан яад гэвэл мэдхгүй байгаа байхгүй юу нөөдлөр энийг нөө мэдхгүй байгаа хүмүүс яг юу болох гээд байгаагаа мэдхгүй тэнгуут мэдээж би мөнгө өгч чадахгүй те яг ийм байдал яг бүр бодитоор байсан байхгүй те тэгээд ямар ч тач за тэгэл би өсвөрөө залуучуудад юу гэсэн бэхээр за ихчтэн тэ өөр хүмүүс олдохгүй байна. Одоо та нар л одоо надад одоо тасал гээл тэгээ манай нөхөр тэгээ манай сүмийн хідэн залуучууд дээрээс нь өсвөрийн залуучууд маань нийлээл яг тийшээ ингээл ханзуу шамлаад орсон. Гэтэ мэдээж энэ бол харин харьцангуй жижигхэн тайзан шүү дээ тэ харин тэр том тайзын зохион байгуулалт ажиллаж исэн хүмүүс бас зөндөө байсан. Гэтэ яг нэг жоохон харамсаад харж исэн юм нь илүү ингээ олуулаа гоё оролцсон бол тэрийг бүр ингээ бүр гоё хийх гээд байгаа байхгүй тий. Тэнгүүд яг бид нар нөгөө
нөгөө талаар зарим хүмүүс юу болох гээд байгааг мэдэхгүй, яах гээд байгааг мэдэхгүй, эсвэл хин нэгний төлөө юм хийх гээд байгаа юм шиг хүмүүсээ нөгөө магадгүй тийм эргэлзээ байсан байж магадгүй. Одоо л ойлгосон баха. Ойлгосон гэж найдаж байна. Манайхаас асуулт бид нар туснаа. Тийм олон хамтаараа бид нар нэгдэж үйлчлэх юм бол бүр илүү хийж чадна гэдгийг бол айгүй харсан. Тэр бол ингээл нэрэл өстө хэдэн зуун хэдэн сүм байдгаа шавхаал хийсэн. Тэгэл маань сүм бас ингээл аль болох бүгдээрээ оролцоод яг нэг өсвөр залуучуудын үйлчлж байгаа хүмүүстээ сүм маань өөрөө хоол хийж өгч мөгөөд тэг гих мэтэр ингээд айгүй ингээл хөрх нэг дэмжиж тэгэхэд ингээд нэг энэ тоо маань ингээд нэмэгдээд өсөөд ирээд ингүүл бид нар бүр илүү хийх гээд байгаа байхгүй тий. Тэг яг бид нар нэгдэх юм бол маш том зүйлийг хийж чадна гэдгийг бас харуулсан зүйл болсон гэж найдаж байгаа. Тэгээд ямар ч тач миний хувьд нөгөө ингээ яг хоёр дахь бүр шүнэн агаахгүй манай магтаал баг 12-оос илүү да. Тийм баха. Нөлөө өрөө. Тэгэнгүүт би ч өөрөө тэнд ингээд бэлтгэл ажил гээд байдгаараа ядарсан заяо. Тэгээд тэнд ингээд би тасралтгүй тэр өсөр залуучуудын тайз майз гээд тэр урагшаа баг ингээд орч чадаагүй ш. Нэг ховорхон хаяа бүр ингээд тисгүй гүйж чичгсэн магтаж байгаа. Уцаал хоошоогүй заяо. Тэгээд тэгсэн чи миний бүр хоолоо сүйчдэг байхгүй юу? Тэгээ би дуурах гад байдаг. Тэгээ би яг тэр үед гэхдээ би эзний хүчийг бас яг дахиад яг нэг удаа дахиад ингээд баталж харсаахгүй. Нэрэгс миний баг ингээд ярахад миний хоолоо сүйцэхгүй. Нөө ядарснаас болоод тэгэл би тайзнаас гарахын өмнө яг тэн залбирлын багийн эгч нар ирсэн те. Тэгээ тэд нар ирээд яг бидний төлөө залбирч өгсөн. Тэгээ бид нар манай нөх ахлагч маань азаах маань очиод бидний төлөө залбирч өгөөч гэд хэлсэнсэн. Тэгээ бид нар яг тэгсэн чи яг тэд нар ингээд бүчээл бидрийг тойрол залбираал. Тэгээ би дахиад яг доктороо ингээд за би яг одоо бол би үнэхээр дуулж чадахгүй нэ эзэн минь ээ. Тэгээд таад надад зүгээр яг хүч чадлаа өгөөч гэж би тайз руу гарсан. Тэгээ би тайзан дээр гараад миний хоолоо ямар сөөлсөн шинжгүй би дуусахгүй. Тэгээ бараг би дуусаад маргааш нь дахиад миний хоолоо сөрж байгаа юм. Тэгээ би бүр яг вау нэрээ эзэн л хүч байлаа гэд би бүр яг бодож байгаа байхгүй тий. Тэгээ энэ ингээд амар энгийн юм шиг хэрнээ яг л эзэн ажилдаг гэдэг бас нэгэн жишээ ингээд байгаа хгүй. Тэгээ яг энэ болгоныг ингээд энэ дундуур ингээд нэг хэсэг нь болсон доо миний хувьд бол үнэхээр баяртай гоё ивэлтэй цаг байсан. Тэгээ манай залуучуудаас айгүй олон зүйл сурсан. Тэгээд одоо баг ингээд догтлол ер нь дахиад болно гэж зөөр он гарч яхад ингээд хэлсэн чинь л манайхан ч хашаагаар тэгэл нөгөө магтан дуун дээр ямар сандаа ингэж яахгүй манай нөгөө одоо миний үеийнхэн гэх юм уу тэнгуү дахиад нөгөө бүр ингээд залуучууд исэн шүү дээ. Тэгэл нөгөө яг ингээд тайсны урдуур ингээд хүчээл үсрээл ингээд мэгчжсэн. Үгүй тэгснэ ингэж хай. Дууссан чинь эдрийг барахгүй байна. Эдрийг ингээ хөлд өргөдөх гээд байсан гинэ. Тэгснэ хамгийн гол нь бидний үеийнхэн чи яг нөгөө дахилт махилт оргил хэсэг дээр нөгөө ингээ орж ирдэг дээ. Тэгсэн чи хитэн дээр болохоор дахилт бадаг бүгдэн дээр нүсрээд байсан. Тэгээ ингээ барахгүй байсан ингээ тэгээд байгаа аахгүй бүр ингээ ядраад тэгээ дундуур нь очиж жоохон амарж агаад дахилтан дээрээ гарч ирээд бүжиглээсэн гинэ. Тэгээ нөгөө ингээд чамаагүй тэр нэг гоё юм бүр ингээ амар ингээ ядраад байгаа чамаагүй тэр нэг үнэхээр хүссэн хүлээсэн тэмүүлсэн тэр зүрх сэтгэл байж те эзнийгээ магтах. Тэгээ тэр орон зай тэр боломжийг ингээ гаргаж байгаа нь бас үнэхээр гоё санагдчихсэн. Тэр ярианууд дараа нь те тэр нөгөө ингээд пресси үйл ажиллагааг би ингээд төсөөлсөнтэй бурхан тэнгэрээс хараад яг дуул 133-ыг хийсэн баг те. Яг үнэ. Яг гэр бүл ахтус хамтдаа, уюуд хамтдаа ингээд эзний оршиход бүхэл бүтэн 3 өдөр те 2 шөнө ингэж гоё нөхөрлөөд би энийхээ хийсэн зүйлийг худалдаж авч идээд залбираад бүжиглэх нь магтах нь зарах нь бүх хүмүүс ингээд аюу гой хөдлөө те эзэн үнийг харахтаа одоо гимтэй би те энийг хараа вау гэж байгаа юм чи бурхан бол үнэхээр сэтгэл нь хөдлөж байгаа гэж би итгэж байгаа. Тийм ч учраас тэнд те ингээд тэр санхүү төсөв гэдэг бол ер нь бүх юм нойлоос байсан. Тэгээ эцсийн өдөр нь хүртэл хамгийн сүүлийн өргөлийн нараа пастор маань уриалахад хүртэл бидний үлдэгдэл ингээл тоог нь хийж болох юм уу болохгүй мэдгүй. Тийм шүү дээ. Яг орж ирсэн тий. Тэг үлдэгдэл ингээл их маш их мөнгөтэй ингээд гайл орж ирэл тий. Бид нар ваа нэрээ юу гэж лансан шалгаад ирсэн бай. Би бас ингээд энэ тоотлоо байх үү те гэж бодоод. Тэгсэн чи нэрээ ингээд бараг чи нөгөө мисччих. Тэгсэн чи нэрээ өглөө гэж орчихсон чи үнэн бэ тэгээд үнэхээр энийг харахтаа монголчууд өгөөд эхэлчихжээ. Монголчууд бурханд итгээд эхэлчихжээ. Бурханд яг ингээд итгэлээрээ гайхамшиг цөмлөлтүүдийг хийгээд эхэлчихжээ. Өмнө нь бол ингээд энэ тентгийн Европ Америкийг сонсдог. Тийм бизнес үнэстэй ийм үйлчлэлийг тэгж дэмжээл гэдэг ингээд сонсоод ваа бид нар хизээ тийм болох вэ гэсэн чи аль хэдийн болцсон байгааг харахтаа тэгээ үнэхээр нөгөө Библиэлд Юда
овг өмнө явж цөмөлдөг энэ үхээр магтаал өмнө явж цөмөлдөг тий. Тэгэхээр Монгол чуулган тэр байтугай Монгол үндэстний хувьд олон зүйл дээр сүнслэг ертөнцийн дээр ингээд цөмөлтийг яг энэ пресс хийсэн гэж би итгэж байгаа. Тэгээ маш их хүлээлт бол ингээд ер нь бол айгу бага байсан байхгүй. Тэгсэн чи бүр ингээд давсан. Тэгээд гэхдээ мэдээж энд наан нь бол үнэхээр нэг алаан байхгүй юу гэдэг шиг тий. Үнэхээр ёо байхгүй яа үнэхээр их тэмцэл байсан. Санхүүгийн дарамт бол маш их байсан. Тэгээд би чинь бол ингээд туслаад дэмжил явж байгаа ш. Тэгээд тэгтэл эзэн үнэхээр би байна гэдгийг харуулсан л да. Энийг миний санаа байсан гэдгийг тий. Харуулсан. Тийм болохоор одоо эх жилийн пресс дээр залбирдлаараа бууз хуушураа хийдэг нь хийдгээ тий. Тэгээд хүүхдийн үйлчлэлтэй тэнд ерөөсөө нэг хадаас хаддаг хүн ч хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ хамтдаа яг хамтын хүчээрээ эзнийгээ магтаалыг сүр жавхлантаа болгоо тий. Энэ ганцхан удаа хийх тэнгэрийн цох ингэж ярагдж байгаа юм чинь энэ сүнслэг ертөнцид энэ Монгол үндэстэн дээр тий эзэн магтаалаар залбирлаар дамжуулаад ямар гайхамшигтай зүйлийг их өгдөг бид төсөөлж чадахгүй тэгтээ итгэж байна амин. Тэгээд үнэхээр 2026 онд одоо удахгүй одоо ингээл 4-5 сар юу ингээл өнгөрчөндөө тэгэхээр одооноос та нар минь залбирж байгаараа энэ пресс тэ магтаалын наадмын санхүү оролцох хамт ажиллах хүмүүс тэгээд тэр хийх газар тий энэ бүх зүйлд бүр цаг агаарын төлөө ч гэсэндээ тий үнэхээр зуушин залбирж байгаараа өнгөрсөн сая 25 оных дээр чинь бүр оролцох боломжгүй гэж бодоо явж исэн юм баггүй юу би чи 5 сарын 20-нд нэр төрөх хугацаатай тэгээ 6 сар гараад ингээр чинь би хүүхдтэйгээ тэгээ явж ийн гэж байхгүй дээ гэдгсэн чи 4 сарын 2-нд дөнгөж 4 сар гараад би хугацаанаас өмнө ингээл яг тухайн үед ингээл ингээл амар хугацаанаас өмнө ч яана энэ гэж бодож ирсэн тэгтээ ингээд пресс дээр бүр ингээ үйлчлээ зогсож явахдаа би яг бурхан бүгдийг боломжтой ингэж болгодог гэдгийг харсан. Тэгэхээр яг боломжгүй байх чадахгүй байх гэж бодож байвал бас үгүй шүү. Би хоёр оролцсон үе ярьсан. Тэг би ностальжи үед би бүр энэ үгнээс нь ингээ оч энэ настай хүмүүс гэж хэлчихсэн. Тэгээ одоо товчж бач ностальжи гэнэ ирсэн багтаа би бүр би энэ англи үг мэдэхгүй. Тэгээд хэдэн хоног би энэ яахтай өөрхий настай хүмүүс гэж хэлснээс арай гайгүй юм да гэд бодож ирсэн. Тэгтэл ингээд эзэн ийм гоё үг хэлсэн да айгу талархсан л да. Тэгээд тэгсэн чи дараа нь айгу их хүндэтгэлтэй үг юм байна шүү дээ тий. Тэгээд англи хэл мэдэхгүй намайг уучлаарай гэд. Тэгээд энэ үе дээр ингээд манай анхны үеийн ингээд дуу зохиож ирсэн пастор тахлагч нар ингээд ирээд оролцсон. Үнэхээр вау байсаа тий. Тэнд бүр яг нэг ах дүүсэг нэгдэл те бид нар чи нэг тайзан дээр гарч үйлчлэх нь хүртэл бараг л хэдхэн хоногийн бэлтгэл байсан. Тэгээд зүгээр хоньны найр болж байгаа юм шиг санагдсан. Ерөөсө зүгээр би нэг хараад уйлаад тэгээд ерөөсө зүгээр баярлаад тэрэл бүр нэг тийм те айгүй гоё цаг байсан. Тэгээд тэр зүйл улам мэдүү дараа жил дахиж бүр гоё болно гэж итгэж байна. Гоё байсан тийм. Тэг ямар ч сан үзэж байгаа хүмүүсээгээ бид гурвынхаа зүгээс эх оны одоо энэ жилийнхээ пресс фестивалд оролцоорой гэж уриалж байна. Тэгээд өнөөдөр бид нартай хамт байсан. Гэтэ бидний яриаг хамтдаа сонсон та нартай баярлаа. За бурхан та бүгдийг өрөөх болтугай. Баярлалаа.